та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Кира подкастын маань Кира сэтгэл зүй булангийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаараар сэтгэл зүйч мөнх гэрэлтэйгээ төрсний дараах сэтгэл готрол сэтгэл зүйн талаар ярилцахаар шийдсэн байгаа. За мөнх гэрэлтэй энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн ч гэсэн их хүрсэн баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийнхээ төрсний дараа эмэгтэйчүүдийн сэтгэл готрлын талаар ярихаар болсон маа сүүлийн үеийн сэдв маш их өргөн зарварыг хамарч хүмүүс их ярих болсон сэдв байлээ. За тэгэхээр подкаст сонсож байгаа бүх ээжүүдтэй, бяцхан өрсөдтэй бас их хүрсэн баярын мэндийг өнгөрсөн ч гэсэн хүргэе те. За тэгэхээр хоёлаа бид хоёр сонсогчд маань бас мэдж байгаа бид хоёр хоёлаа бас ээж байгаа те. Мөнх гэрэл маань 2 охинтой, би 1 охинтой хоёлаа ээж байгаа. Тэгээд өөртөөхөө жишээн дээр болон сэтгэл зүйчийн өнцгөөс бас энгийн хүний үднээс өөртөөхөө бодлоор энэ сэтгэл зүйн талаар өөртөө тулгамж байгаа асуудал, эргэн тойронд тулгамдаад байгаа асуудал бас одоо энэ нийгэмд нэлээд яригдаад сүүлийн үед нэлээд яригдаад байгаа сэдв шүү дээ. Тэгэхээр энэ талаар бас өөртөөхөө бодлоор мөн зөвлөгөө маягаар мөнх гэрэл маань бас сэтгэл зүйч хүний хувьар зөвлөгөө өгөө тэгээ ялцъя гэж бодож байна. За тэгэхээр хоёулаа ямар ч гэсэн яриагаа одоо энэ төрсний дараах сэтгэл готрол ер нь яагаад сэтгэл готрол үүсдэг юм те? Төрсний дараах сэтгэл готрол гэж энгийн одоо тэр сэтгэл зүйн нөхцөл байдлаас яагаад өөрөөр авч үзээд байгаа нь тэр талаас нь эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. За төрсний дараах сэтгэл готрол гэхээр эмэгтэй хүн болгон ер нь төрсэн ээж болгон заавал сэтгэл готролд орно гэсэн үг бол биш. Ерөөдөө яг нөгөө нэг хөвчлэн төрсэн ээжүүдийн 20-оос дээш хувь нь ер нь одоо сүүлийн сэтгэл готролд өртөх магадaltaй болсон гэж нөгөө судалгаа гарсан мэт юм билээ. Тэгээ төрсний дараа болохоор эмэгтэй хүний даавар гэдэг нөгөө эстроген болон прогестерон гэдэг ийм ялгаруулдаг ийм даавар гэдэг юм билээ. Энэ даавар нь төрсний дараа нөгөө маш их багасдаг. Тэгээ энэ нь болохоор ямар үүрэгтэй даавар юм бэ гэхээр нөгөө серотонин гэдэг нөгөө аз жаргалын гормон гэж нэрлэдэг энийг нөгөө нэг бий болгож идэг даавар учраас нөгөө энэ төрсний дараа нөгөө нэг багасаад ирэнгүүт энэ сэтгэл готрол ч юм уу сэтгэл санаагаар унах, амархан унахад ингэж нөлөөлдөг юм лээ. Тэгээд тэгэхээр нөгөө серотонин дутагдаад ирэнгүүт сэтгэл дүнсгэр болох, төгшөөртэй болох, паникт орсон юм шиг айц төгшөөртэй болох, хоолноос гарах альсвал хоолны туршил хит их нэмэгдэх ч гэдэг юм уу. Ийм байдлууд бий болоод эхэлдэг. Тэгээ ер нь бол нөгөө нэг төрсний дараа сэтгэл готрол гэдэг нөгөө нэг нэр нь маш хүнд учраас жирэмсэн ээжүүд маань бас их санаа зовниртэй юм лээ. За би одоо төрөөд л заавал ийм сэтгэл готролд орох юм байна ч гэдэг юм уу те шалтгаангүйгээр ямар нэгэн зүйл санаа зовнирч гэдэг юм уу ийм зүйлүүд тохиолдлуудаас их бий болдог. Тэгээд мэдээж нөгөө нэг төрсний дараа сэтгэл готрол бий болж байгаа шалтгаанууд нь ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд нь бол мэдээж олон янзын хүчин зүйлээс шалтгаалдаг байгаа. Тэгээд нөгөө гормоны өөрчлөлттэй түрүүний хэлсэнтэй гормоны өөрчлөлттэй холбоотой тэгээ магадгүй төрөх үеийн хүндрэлтэй холбоотой байж болно. Тэгээд нөгөө шөндөө дутуу нойр авснаас олж иж болно. Тэгээд шарахтай ч юм уу идэлтэй төрсэн ээжүүд маань шархан гүйцэд идгээгүй улмаас ч гэдэг юм уу янз бүрийн хүчин зүйлийн шалтгаанаас болоод ингээд төрсний дараа сэтгэлээр амархан унах тий амархан гомдох, уурлах, шалтгаан ингээд байхгүйгээр бухимдах хэд их нөгөө сэтгэл хөдлөлтэй болох ч гэдэг юм уу сэтгэл санаагаар унах бүр ингээд нөгөө нэг амиа хордлохыг завдах, амиа хордлох бодол орж ирэх гэх мэтчлийн юм хүндрээд ингээд эхэлдэг ийм зүйл байгаа. Гэхдээ жирэмсэн ээжүүд маань хэрвээ сонсч байвал заавал танд ийм шинж тэмдэг бол илрэх зүйл бол байхгүй шүү. Энэ тухайн хүний нөхцөл байдал, бие физиологийн онцлогоос шалтгаална гэдгийг бас дахиж анхааруулж хэлмээр байна. Тэгэхээр төрсний дараах сэтгэл готрол хүн болгонд бас харилцан адилгүй л ах гэж бодож байна л да. Тэгэхээр зарим хүмүүс нь өөрийгөө сэтгэл готролд өвтчих болов яах вэ гэж анзаардаг хүмүүс байхад зарим нь нөгөө тэр саяны шинж тэмдгүүд аль хэдийн илэрчээд байхад өөрийгөө мэдгүй ч юм уу те сэтгэл готрол гэж юу байдیں, яадгийн ч мэдхгүй яваад байдаг хүмүүс бас байдаг шүү дээ те. Тэгэл байх нөгөө нэг хүний нөгөө ямар нэгэн зүйлийг хүлээж авах байдал тэгээд тухайн хүний нөгөө нэг яг амьдарч байгаа орчин нөхцөлчтэй юм уу хүмүүстэй харилцаж байгаа харилцаа гэдэг нь бас өөр байгаа тийм ээ төрсний дараа хүүхэд маань хэрхэн яаж боож чинь хийм биеийн байдал ер нь ямар байна ч гэдэг юм уу тий хүрээлж байгаа нөгөө хамт амьдарч байгаа хүмүүсийн байдал гэдгээс шалтгаалаад яг нөгөө баг зэргийн сэтгэл готрол 2-3-7 хоног ингээ үргэлжлэхэд энэ нь бол хэвийн гэж үздэг байхгүй юу энэ дээрх шинж тэмдгүүд одоо магадгүй нөгөө за сэтгэл готролын шинж тэмдэг гингууд нөгөө ямар нэгэн зүйлд итгэл найдваргүй болох те ингээд маш их дотроо нөгөө
юу гэдүүлээ сэтгэл санаагаар унаад ингээд ямар нэгэн зүйлд итгэлээ болох. Тэгээ тогтмол юм сэтгэл санаагаар унаал байнга өөрийгөө буруутгаал те хүүхэд нь өвдсөн ч гэсэн би муу ээж юм байна ч гэдэг юм уу те. Тийм буруутгах мэдрэмж аваад тэгэл дуртай байсан тийм зүйлдээ дургу болох ч гэдэг юм уу. Анхаарал нь төвлөрөхөө болоод тогтоолт нь муудах. Тэгээд ямар ч ирч хүчгүй юм сулбгаар болох ч гэдэг юм уу. За тэгээд нөгөө түрүүн хэлсэнчлэн амиа хорлох бодол орж ирэх хит их юм мэдхэлэл бүр огт икэ болох ч гэдэг юм уу. Иймэрхүү шинж тэмдэг бол яг 2-оос 3-7 хоног бага хэмжээгээр илэрх юм бол энэ яг түр хугацаанд ингээд тухайн үеийн нөхцөл байдал шинж юу өөрчлөлтөнтэй холбоотой бий болж байгаа шинж тэмдэг гэж үзэж болно. Харин энэ нь хит удаан ингээд 4-өөс дээш 7 хоног үргэлжлээд ирэх юм бол та заавал сэтгэл зүйч юм уу хэн нэгэнд хандахгүй бол яг сэтгэл готрлын бүрийн үнд үед ирсэн байна гэж бас ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг иймэрхүү хөнгөн шинж тэмдгүүд илрээд яхад нь хажууд нь хань ижлэн ч юм уу гэр орных нь ингээд тусалж дэмжиж байх юм бол тухайн хүн өөрийгөө нэг их мэдхгүй өнгөрөөч болно. Аль зүйл ихэд эмзэг хүмүүс байдаг шүү дээ тий. Ээж нар маань ер нь бол сэтгэл санаа маш их эмзэг болчдаг. Тэгээ хэрвээ ихэд эмзэг болчихсон үед жоохон л юм тохиолдох юм бол яана хүүхд маань ингэчих болов, аль зүйл би ингэчих болов, оюуталтай ээжүүд ингэдэг юм бэлээ гэдэг юм бэлээ. Одоо минийх ингэчих болоо ч гэдэг юм уу тий. Сэтгэл төвшөлт ингэж явагдаад байх юм бол тэрийг дахин нэгэнтэй ярьж хуваалцах, мэрэгжлийн хэмжээс үлгэн авч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө нэг аль болох зөв арга зам, зөв гаргалгаагаар ингээд энэ үеэд даван гарах юм бол танд тийм амир асуудалтай хүндрэлтэй зүйл бол тохиолдохгүй гэсэн үг. За тэгэхээр мөнх гэрлийн маань хувьд ер нь 2 удаагийн төрөлтөн дээр нэмэрхүү сэтгэл зүйн одоо шинж тэмдгүүд ч юм уу те сэтгэл готролд өртөх асуудал гарч ирсэн үү? Хэрэг гарч ирсэн бол тэрийг одоо яаж даван туулж ирсэн бэ? Тэр талаасаа бас урахаа жишээн дээр. Би нөгөө анхныхаа хүүхдийг 21 22 дээд төрүүлжсэн. Тэгээ яг тухайд нөгөө жирэмсэн их сургууль төгсдөг жилээ нөгөө ингээд жирэмслээд тэгээд яг нөгөө төгсөх болчихсан. Тэгээ дээрэс нь виз маань томроод маш их хортлоготой болоод тэгээд аюу бараг 2-3 сар ингээд нөгөө нэг хортлоготой байсан учраас нөгөө жирэмсний үеийн бас сэтгэл готролч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл бас надад бага хэмжээнд тохиолдчихсан. Тэгээ огт хоол идэж чадахгүй. Тэгээд тэр нөгөө нэг ядралт маань ингээд төгсөх болоод диплом тэгээд нөгөө шалгалт шүлэг гээд ингээд удаан хугацаанд ингээд үргэлжилсэн байжгаад тэгээд төрөх болчихж байгаа. Тэнгууд нөгөө айгүй удаан хугацаанд ингээд ядарчихсан сэлдсэн биетэй байсан учраас хүүхдэд төрүүлэх үедээ бас жоохон асуудалтай байсан. Бас нөгөө оюуталтай төрөөд тэгээ яг тухайн үед нөгөө төрөхт маань өмнө төржсэн хайзууд маань надад итгэдэг. Ингээд маш их өвдөн ингээд нуруу бэлхүү сайр айгүй өвддөг. Тэгээд хүүхдэн төрөөл эхэлчих юм төрөөл гарчих юм бол ингээд зүү авсан юм шиг огт уул мөргөө ингээд өвдгөө болдог гэжсэн байхгүй юу. Тэгээд би яг тийм болондоо гэж одоо дотроо амар хүлээлттэй ингээд хүүхдээ гаргацаад байжсэн чи нөгөө нэг урагдaltaй болоод ингээд оюулах болсон чи надад ерөөсөө ямар ч тийм гоё мэдрэмж төрөөгүй нөгөө нэг юм хүсэн хүлээжсэн яг ингээд зүү аваад өргөс авсан юм шиг ингээд зөв зүгээр болцдог гэд яад чинь тэгээ ботцсон байсан чи ингээд оюулаад тэгээд ингээд амар хөвдөөд ингээд яжсан болохоор тэр үеэс эхлээл бараг сэтгэл готрол эхэлсэн гэх юм аашаа. Тэгээд ингээд оюуталтай болохоор ингээд сайн алхаж гიშгэж чадахгүй тэгэл ингээд бийдсэн гоц ч гэдэг юм уу ингээд өвдөөл хорсоол тэгэл оюуталчнаас нөгөө 1-2 хоноод идэхгүй шүү дээ. Тэгээд тэр ингээ оюутлаасаа олж маш их шархалж ийсэн чи 7 хоногийн дараанаас эхлээд би өөрөө ингээд халуураад хэлсэн. Эмнэлгээс ингээ гарчаад гэртээ байжсэн чи халуураад тэгээд тухайд нөгөө нэг 2-3 хоног халуурсан ч гэсэн гэртээ ингээ хүүхдээ хөхүүлээж сүүлдээ бүр өөрийгөө дийлхий байлаад тэгээд эмнэлэгт очиод ясаж нөгөө саван дотор юм үлдэнгууд ихсэн ингээд үлччихэнгууд халуураад ингээд эхэлдэг тэрийг заавал сэвэрлэх шаардлагатай. Тэгээд тэгэхгүй бол ингээд маш муу үр дагавартай болдог гэх. Тэгээд тухайдаа маш их халуураад бараг 40 хэм хүртэл халуураад тэгээд ингээ бараг ухаан санаагүй юм шиг ингээ чих мэх шуугаад ингээ амар ингээ бараг орон гарan ухаантай юм. Тэгээд хүүхдтэйгээ хоёулаа ингээ эмнэлэгт хэвччихсэн ямар ч сахиул махиул байхгүй. Тэгэл тухайн үед өөрийнхөө амбуу нөгөө ингээ ус хийж чадахгүй хэрнээ хүүхдээ ингээ давхар хөхүүлээд ингээ байна гэхээр надад бүр үнэхээр бүр ингээ уйлмаар санагдаад тэгээд тухайн үед ч 21 22 настай гэхээр ч бас нөгөө нэг ч амар амьдрал үтсэн биш нөгөө нэг бараг хүүхдээрээ шахав тий. Бараг хүүхдээрээ шахав. Тийм болохоор амар ингээл хажууд хин нэгэн байгаасаа гэл юм л жоохон уйлдаг байсан. Тэгээд магадгүй тэр уйлдаг байдал маань магадгүй нөгөө нэг энэ хөнгөн хэлбэрийн сэтгэл готролын илэрхийлэл байсан байж магадгүй гэж одоо боддتي.
Тэгээд тухайн үед нөгөө цэвэрлүүлээ дөнгөж 7 хоногт ингээд оёдолтой байж иж дахиж тэрийг ингэж яагаад цэвэрлүүлээл 7 хоног эмнэлэгт ихтэл тэгээ мэдээж гайгүй болоод эмнэлгээс гарсан ч гэсэн тэрний дараа хөх хагарч байгаа. Хөхний толгой нь ингээ хагараад амар өвдөв. Тэгээл ингээл юм араас ингээд ээлжлээл дарааллал тэгээл ингээд өмнө нь төржсэн найзууд руугаа ингээд холбогдоод чинийхэн ажил ингэжсэн үү тэгжсэн үү минийх ингээд байна гэдэг юм гот үгүй штэ тэгж байгаагүй гэнгүүт яг түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг би амар ингээд одоо арчаагүйч гэх юм уу тий ингээд амар сул биетээ сулборч юм шиг өөрийгөө ингээд буруутгаж эхэлт юм байлээ. Би ингээд яагаад тэгээд тий хамаг зовлон би үг ганцаараа үрээд байгаа юм шиг санагдаад. Тэгээд ингээд хүний толгой арай гайгүй хагараад ингээд юу яхан гайгүй болж ирсэн чи эргээд хүүхэд маань орой 11 цаг болгонгод ихэр татаал ингээд уйлдаг болсон. Тэгээд нэг хэдэн шон ингэж аа тэгээд хүн чинь нөгөө нэг эмнэлгээр яваал янз бүр болоод ингээд эм тарай ингээд хэлгээл янгууд тархины даралттай юм байна гэл. Тэгээл ингээл орой алган хүүхдээ ойлгонгод л барайл уйлал нөгөө өрөөнд ороод уйлал орой бити болоосаа гэж хүртэл ингээд боддог байсан. Тэгээд би амар би муутай ч юм уу би ингээд жоохон юм батлахаар миний хүүхэд ингээд би судалтай миний хүүхэд одоо ингээд тархины даралттай төрөвчлөө би ингээд сайн төрөхдөө ингээд бэлдэж чадаагүй учраас би ингээд хүүхдээ тархины даралттай төрүүлчлээ ч гэдэм юм гэх мэтчлэн байдлаар ер нь өөрийгөө амар их ингээд буруутгаад тэгээ ялангуяа нөгөө араас нь ийм олон ийм сөрөг зүйлийн давхцал бий болчихсон учраас маш их өөрийгөө буруутгаж ингэж тийм сэтгэл готрах юм хийв маяг юу шинж тэмдэг илэрчээсэн. Тэгээ тухайн үед нөгөө нэг дөнгөж сургуулаа төгсөжсэн болохоор бусадтай айгүй өөрийгөө харьцуулах байдлаараас аюу сэтгэл готролд орд юм байлээ. Тэгээд би ихнийхээ хүүхдээ гаргачаад 6 сар гарan гэртээ хүүхдээ хараад ингэ байжгаад яг нэг ажил төрөлд орохгүйгээр яг 6-7 сар ингээ хүүхдтэйгээ гэртээ байсан. Тэгээд тухайн үед болонгод яг манай их сургуулийн ангийнхан ч юм уу манай үеийнгийн найзууд манд болохоор их сургуулаа яг төгсөөд дөнгөж ажилд ороод бүгд аюу гоё тий ажлын гараагаа эхлээд гэр дөнгөж зарим дээр үлтэй болоод явж хахад би ингээд нөгөө гэртээ хүүхдээ хараад хүүхдээс илүү гарахгүй өглөө босоод нөгөө хүүхдтэйгээ зуурлаад ингээ өнгөрөнгүүд яг нөгөө бусадтай өөрийгөө харьцуулаад айгуух бас нөгөө сэтгэл санаагаар маш их хунсан. Тэгээд хамгийн том хүч нөлөө үзүүлж тэр булганыг ингээд давж гарахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол манай гэр бүлийнхэн мэдээж метр гэдэг ингээд байсан ээж маань ингээд байнга байгаал одоо миний хунтаж амаа хүүхдийн нийт нь харж ингээд хүүхэд уйлах бол хэвийн үзэгдэл ийм тархины даралттай хүүхэд ялангуяа сүүлийн үед их гарч байгаа учраас энэ битгий санаа зов томроо тэрэнгүүд гайгүй болчихно ямар нэг үр дүн бай одоо эмчилгээ хийлгэлээ гэхэд ямар нэг үр дүн заавал гарна. Тэгээд нөгөө хийн санаа хүүхдэд ингээд нөлөөлдөг учраас ээж нь ингээд өөдрөг сэтгэл санаа өөдрөг байж ингээд тэгнэ гэдэг ч юм уу те. Тэгээд нөхөр бас нөгөө нэг хажуунаас маш сайн тусалж дэмжиж юу хиймээр байна, яамаар байна, өөртөө цаг гаргамаар байвал надад хэлээрэй ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн байдлаар нөгөө нэг гэр бүлийн харилцаа, орчин нөхцөл маш их чухал байсан. Тэгээд маш их сэтгэлээр унаад байжгаад би 2 сартай дөнгөж төрчөөд нөгөө нэг эмнэлэгт хөвтөл гараал нөгөө нэг үйл явц процесс болоод арай гайгүй амсих завтаа болоод 2 сартаа би нэг ер нь ингээ гэртээ суугаад тахаан бодлол нөгөө гэрээ авгаа гэж хэлдэг шүү дээ. Тийм болчихжтэй байна. Тийм болохоор ер нь өөрийгөө эндээс авч гарах хэрэгтэй. Өөрөө ингээд орчин нөхцлөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Гэхдээ хүүхдээ огт анхаарал тавихгүй гэсэн үг биш. Мэдээж цаг ингээд юугаа зохицуулах хэрэгтэй. Тийм болохоор би өөр юм хийх хэрэгтэй гэд англи хэлний сургалт явагдана гэхээр нь биш шүү. Англи хэлний сургалт нь бүртгүүлээ. Тэгээ 2 сар дагаад эхлээд төрснийхаа дараанаас эхлээд англи хэлний сургалтанд яваад би гих мэтчил нэг хүмүүс шинэ хүмүүстэй танилцаад тэгээд тэд нартэйгээ яриа үүсгээд тэгээд янз бүрийн зүйлийн талаар ярилцаад эхлэнгүүт ерөөсөө тийм нэг бусад хүүхдтэйгээ байх цаг хугацаанаасаа өөртөө баг зэрэг гаргаад ирэнгүүт бас нөгөө сэтгэл санаагаар нэг их унаад ч юм уу бусадтай өөрийгөө харьцуулаад байх тийм юу гарахгүй би ч гэсэн ингээд цаг заваа зохицуулаад ингээд яваад ах боломжтой юм байна. Гэвч түүний хугацаа бол нэг удаан үргэлжлэхгүй өдр гэдэг байдлаар ингээд өөрийгөө бодож тухайн цаг нөхцөл байдлаас бол өөрийгөө авч гарч ирсэн. Надад бол иймэрхүү нэг туршлага байдгийн. Харин хоёр дахь төрлөлт маань бол харьцангуй гайгүй хэвэн үйл явцтай явагдчихсан. Нөгөө эхнийхээ бодвол тийм ч амар одоо янз бүрийн эмнэлэгт хэвтэх ч юм уу иймэрхүү зовир шалтгаанууд бага байсан учраас ер нь бол тухайн үед бол сэтгэл готрох ч юм уу тийм зүйл бол харьцангуй бага өнгөрсөн гэж боддог. За чиний хувьд ямар байсан бэ? Би нэлээд урт ярьчих шиг боллоо. Зүгээр харин яг л нөгөө хүмүүст тулгамддаг асуудлууд байна да гэж бодоод бас нөгөө
Дандаа л найз нөхдүүдээс ер нь эмэгтэй хүмүүс чинь дандаа л нийлээс ухаараа нөгөө биенийхээ төрөлтийн талаар айгүйх ярьдаг шүү дээ. Би өөртөө тэгжсэн ингэжсэн гэл. Тэгэл нөгөө ерөнхийдөө л яг иймэрхүү шинж тэмдгүүд хүн болгонд л яг илэрдэм байна да гэж би бас яг бодоод ижлаа. Тэгээ миний хувьд жоохон онцлогтой нөх юм бол би Японд төрсөн. Тэгээд анхны төрөлт байсан учраас бас яг ажиллаа хийж агаад Японд жирэмсэн болоод төрхөөс 6-7 хоногийн өмнө декретний амралтаа авах хэрэгтэй байдаг. Тэгээд тэгсэн чинь яг нөгөө намайг жирэмсэн байж байгаа л амрах үеэр манай ажил бүр амар хачаалттай болоод тэгээ би нөгөө нэг жоохон яг ажиллаа хийгээд бас жоохон санаа зовоод анхны төлөлтчээс тэгээ дээрэс нь манай хэлт станд эрэгтэй хүмүүс байдаг. Тэгэл би л нэг жирэмсэн гээл байхгүй юмсан гээл би жирэмсэн байхасаа л өөртөө бүр нэг тийм даалгавар өгсөн. За би л нэг жирэмсэн гээл хашаа суугаад байж болохгүй ажил салгаардуулж болохгүй гэд нэг тийм өөртөө тавьсан зарчимч гэх юм уу. Тэгээ тэрэндээ амар их ингээд нөгөө бүр айгүйх өөрийгөө завгүй болгоод өглөө ингээл ажилдаа яваад орой илүү цагаар ажиллаад бүр шөнө гэртээ ирэл өглөө босч яваад тэгэл бүр өөрөө жирэмсэн байгаагаа мартаад баг тэг би жирэмсний амралтаа 2-7 хоног өнгөрүүлээд яг төрхөөсөө яг сарын өмнө амралтаа авчихсан байхгүй. Тэгээд амар завгүй байжгаад тэгээд гинт нөгөө завтаа болоо. Тэгээд 1 сар байж байхдаа нөгөө төрөх ямар ч бэлтгэл энэ төр хийгээгүй байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө Монголоос төрөх үедээ ээж байгаа авчирна гэдээ тэгсэн байсан. Тэгэл визний материал энэ төр гээл 1 сартаа нөгөө бичиг цаасны ажлыг амжуулаад тэгэл төрхөөс 7 хоногийн өмнө ээж ирээл тэгэл ээжигээ бас нэгэн тавьчихсан юм чинь төрсний дараа гарч чадахгүй гээл гадуур татвар юм үзүүлээ гээл тэгэл өстой шилэрч явсаар агаад бүр ямар завгүй байсаар агаад би бүр яг төрж исэн. Тэгээ төрх өдрөө хүртэл би өөрөө нөгөө ээжээ гадуур дагуулж авч байгаад амар гүрэж авч байгаад бүр савны амсар 8 см нээгт хүртлээ гүрээсэн байсан. Анхны төрөлт бүртээ нөгөө тэгээ нөгөө Японд нэг онцлог нь ингэдэм мэт нөгөө жирэмсэн байх үеэс эхлээд айгүйх нөгөө жирэмсэн ээжүүдэд зориулсан сургалтууд айгүйх болдог. Тэгээ хэрвээ давтаа авах юм бол тэрэнд нь ингээ оролцоо суугаа яваад тэгээ би нэг 2 удаагийн сургалтанд нөхртөөгөө хамт суужсэн чинь яг тэрэн дээр тэгчихсэн байхгүй нөгөө анхны төрөлт чинь шууд ингээл өвдөөл төрчдгөө тий усчин гараагүй л бол ингээд тэр чин доор хаяж хамгийн багадаа 10 цаг ингээд өвдөж саны чи амсар нээгдэн тэгэл өвдөө тэрний оронд эмнэлэгт ирэх юм бол чи ингээд тусал залгуулаад байх учраас айл болох гэртээ өөртөө амар нөхцлөөр ингээд тэр өвдөлтөө төвчих юм бол чамд илүү амар байна энэ гэсэн юм айгүйх сансан байхгүй юу. Тэгээ сэтгэл нагаа тэгэл тэрэнд айгүйх бэлтцэн. Тэгээ ээжтэй хамт гадуур явжсэн чи ер нь 2 өдрийн өмнөөс нөө уншаад эхэлсэн. Тэгэл нөгөө өөрийгөө амар бэлдээл за болоогүй гээл. Тэгэл гадуур явжсэн ээжтэйгээ хамт өвдөөл. Тэгээд өвдөөд ахаар нь за ээжээ болоогүй гэж би ч баг ээжтэй заагаад юм шиг. Ээжээ болоогүй анхны төрөлт ийм хурдан төрдгөө гэж хэлээ байж гээл. Тэгээ манай нөхөр тэр өдрөөс яг ажилдаа байсан. Тэгээд нөхрийнхөө ажлыг тарахыг бас хүлээж гээд тэр нөө төрх үед нь хамт дааж орох хэвээр хүн гэж бас урьдчилж бүртгүүлдэг. Тэрэнд нь нөгөө нөхрөө бүртгүүлсэн байсан. Тэгээ нөгөө төрөх үед нь хамт орж болдог. Яг төрөх процесс нь. Тэгээд нөгөө яг тэр үед нь ажилдаа яж таарсан болохоор ажлын тарахыг хүлээгээл гэртээ ирээд төвчж үзэл тэгээл болохгүй бүр эмгтээр чинь 8 см нэгсэн гээл гих мэтчлэн бүр амар завгүй байсараад би бүр ерөөсөө баг нэг өдөр ч өөртөө зав гаргаагүй байсараагаа төрсөн байхгүй. Тэгээд нөгөө төрсний дараа болсон чинь бүх ингээд миний амьдралын хэвнэлтэй одоо ерөөсөө Японд ирснээсээ хойш бараг л ингээд амарч үзээгүй сураал одоо ажиллаад зав гарвал Японч нөө цагийн ажил хийдэг оюутан байхдаа ч сураал тэгээл үргэлжлүүлэл ажилд ороод бас ажиллаад тэгээл ингээд явсаар агаад амар завгүй байж байгаа гинт ингээд нөгөө хүүхдээ болоод ирсэн чинь нөгөө амьдралын хэвнэл бүхэлдээ ингээд амар өөрчлөгдсөн нь нэгдүгээрт ирж байгаа хамгийн том нэг тийм өөрчлөлттэй байгаа аахгүй нэг тийм тасгад амар хэцүү. Тэгэл тэрэнд бас их аягүйх нөлөөлж байсан. Тэгээд менежмент төрснөөс нөгөө ажил бас өөрөө ажилдаа тэгээ визний асуудал энтрээс шалтгаалал намайг төрсний дараа 10 хоног Монгол буцаа авсан. Тэгээ би чинь 10 хоног төрөөд эмнэлгээс гараад 10 хоног биш мэн эмнэлгээс гараад нэг 7 хоног буцаа авсан баг. Эмнэлэгт 5 хоног өгөхгүй 5-аас 7 хоног. Тэгээ би гарч ирээд эмнэлгээс гарч ирээд нэг 7 хоног ч үл явцсан. Тэгээд нөгөө гурлаа байгаа учраас нэг нь ажил хийхгүй болохгүй шүү дээ. Тэгээ нөхөр ингээд амар завгүй өдөр шөнөгүй ажиллаа хийхээс өөр аргагүй. Тэгээ ямар ч цаггүй баг гэртээ байхгүй шахав ингээд ажиллаа. Тэнгүүд би яг ингээд нөгөө хүүхдээ хойлохнаа үлдэхээс өөр арга байхгүй.
Тэгэл Мгм. тэр бүр ингээд хамгийн хэцүү нэсэн. Бүр өөр анхны төрөлт болохоор юу ч мэдэхгүй, асуух хүн байхгүй. Тэгээ нөө яагаад байгаагаа нөгөө өөрөө ч сайн ойлгохгүй, бараг хүүхд уйлаа гэхэд яагаад уйлаад байгаагаа ч сайн ойлгохгүй. Яг тийм нөгөө бүх юмаа мэдэхгүй дээрээсээ тэгээд яг ганцаараа болохоор тэр нь бүр амар хамгийн их нөгөө сэтгэл санаанд агиох нөлөөлж исэн гэх юм уу? Нэг тийм айцтай яаж хол би зөв хийгээд байгаа юм болоо буруу хийгээд байгаа юм болоо те уйлсан ч гэсэн одоо за юунаасаа л уйлаад байгаа юм бол би ямар нэг юм буруу хийсэн ч юм уу ч гэдэг ч юм уу. Одоо ямар нэг асуудал үүсвэл би одоо ганцаараа яах вэ гэдэг юм уу? Тим нөгөө нэг амар хариуцлага ч гэх юм уу, айц ч гэх юм уу, тим төгшрүүд ингээд агиох байдаг гэсэн. Тэгээ тэр нь одоо бодоход ер нь бас сэтгэл готрлын нэг хэлбэр байсан байх гэж боддгийн. Тэгээд тэрнээс өөрөөр гэх юм бол бас нөгөө гэртээ өдөржингөө хүүхдтэйгээ хойлохныгаа өмч нөгөө нийгмийн харилцаанаас амар тусгаарлагдчих юм байлээ. Ааха. Тэгэхээр нөгөө ингээл өдөр хоногийн 24 цаг тэгээд нөгөө би яг 5 сарын сүүлээр туржсэн байхгүй юу. Тэгээд нөгөө Японд чинь 6 сараас эхлээд огцом амар халчдаг. Нөгөө халууны улирал нь эхлээд тэгээд нөгөө 100 болохоор чинь 40 гараас бараг хүрээд тэгээд гадаа хүүхдээ авч салхилуулна гэсэн юм баг байдгүй байхгүй юу. Тэг гэртээ байхаас өөр арга байхгүй. Тэг би ч өстө яг гэртээ бараг хоногийн 24 цагт нь ганцаархсан. Тэгэл нөхөртэй ажилдаа амар орой ирээл тэгэл би чи бүр бараг л нэг эзгүй арал дээр ганцаараа байгаа юм шиг л хүүхдээ аваад тэгээ байдаг байсан. Тэгээ нөгөө хүнтэй юу ч ямар ч хүнтэй үг салахгүй. Тэгэл хаяа нэг цаар найз нөхөд хүмүүстэй ингээл ярина. Тэгсэн мөртлөө ингээл хүний царай харахгүй, хүний мөрөөс л олоод тэгэл нөө амар завгүй байсан хэв маягаас гів гинт ингээл ганцаараа тусгаарлагдсан юм шиг юм чинь амар сайн тийм сэтгэл сайн нөлөөлт юм билэ. Тэгээ ганцхан би биш ер нь энэ гадаад байгаа ээжүүд бүгдээрээ л яг ийм асуудал тулдаг юм билээ л дээ. Дараа нь ер нь ингээл сансаад байж хахад туслах юм байхгүй. Тэг яг боломжтой хүүхдийг харж өгөх боломжтой хүмүүсэндээ татна 3 сар ч юм уу 6 сараар ирээд харилцаад өгдөг. Тэг яг тухайн үе минь нөхцөл байдал яг тэгэх боломжтой байхгүйс учраас би яг ингээ ганцаараа хүүхдээ хараад тэгээ бүр нөгөө нөхөр бас дээрээс нь санаа зовоод байгаа ч гэсэндээ яаж чадахгүй. Тэгээд нийгмийн харилцаанаас ингээд тусгаарлагдсан. Тэгээ тийм байсан. Тэгээ тэр үеийн сэтгэл зүйд одоо тэгээ тэрийг давж туулж гарсан гол юм гэх юм бол би нөгөө өөрөө амар бас тэрэндээ сэтгэл нагаа айгүй урьдчилаад айгүй сайн бэлтгэсэн байсан гэж бодод байдаг. Яагаад гэхээр одоо нөгөө юу гэдэг нь те төрсний дараа нөө сэтгэл готролд өртдөг гэдгийг ерөнхийдөө л бүх ээжүүд гадарладаг болсон шүү дээ те. Тэгээл төрөнгөт ч хүн ингээл амар хямардаг гэж ин тэгдэг гэж ин тэгээл амар ингээл өөрөө нөгөө өөрийгөө өрөвдөх үзэл аягүй ихсдэг гэд. Тэгээд одоо би л ингээд байгаа юм байна те надад л амар хэцүү байгаа юм байна. Би л ганцаараа өстой барыг заваад байна ч юм уу те ингээл нэг хүний төлөө төрөөд өгсөн юм шиг гэдэг үзэл бодол амар их байгаагаас эмэгтэй хүмүүс сэтгэл готролт дийлэнх нь өртдөг гэж байгаа байхгүй. Тэгээд би тиймэрхүү юм ингээд айгүйх уншаад сонсоод тэгээд тэрэн сэтгэл нагаа айгүйх бэлдсэн байсан. Тэгээд одоо ингээл яах ч аргагүй нөхцөл байдал те. Тэгэл би өөрөө ингээл хүсээлийн хүүхдийг төрүүлсэн. Тэгээ энэ бас хэсэг хугацааны асуудал. Тэгээ би ингээ өөрийгөө биел хөөрхийгээд өрөвдөд байх юм бол энэ асуудал ингээд ямар ч шийдэл олохгүй те. Би ингээд эргэн тойрондоо байгаа хүмүүстэй хүртэл ингээл амар хэцүү болно. Мэдээж ингээд нөхөр ингээд бас амар завгүй ганцаараа ингээл хичээгээл ажиллаж яхад би бас ингээл хажууд нь стресс нэмэгдэж болохгүй штэ. Тэгэхээр ядаж би ингээл тайван байх хэрэгтэй ч юм уу ингээл амар өөрийгөө хинаал. Гэтэ би бас одоо яг ингээд тэр үедээ ингээд би тэрүүгээрээ өөрийгөө амар ингээд даваад байна гэж бодоод байсан байхгүй. Тэгэхээр тэгсэн мөртлөө ингээ одоо ингээ бас ажиглаад харахад би ингээ нөө өөртөө бас хитрхийг хачаал өгөөд заавал би ингээл амар сайн байх хэрэгтэй ч юм уу те би энэ сэтгэл готролд өртөж болохгүй ч юм ингээ өөрийгөө амар хянаад яснаасаа бодлоод тэр нь бас эсрэгээр надад бага хэмжээний дарамт ч юм уу болж исэн юм байна да гэж бас айгүйх боддог. Тэгэхээр ер нь одоо тэрийг миний яг өөрийн бодлоор бол айгүй тийм нөгөө өөрийгөө айгүй нийгмийн харилцаанд айл болох оруулах хэрэгтэй байна гэж бодсоо одоо өөрийгөө хөгжүүлдэг ч юм уу те тэр хугацаагаа ашиглаад хичнээн завгүй байсан ч гэсэндээ одоо тэр завгүй байлаа гэж бас хүнд чинь нэг уншиж судлах ч юм уу хуцаа орлох цаа байдаг шүү дээ тэр хоорондоор нь эсгүй хугацаанд нь одоо тасгал хийх туртаа бол тасгалаа хийдэг ч юм уу туртаа юмаа хийдэг ч юм уу ядаж кино үздэг ч юм уу те тэр өөрийгөө одоо ингээд нэг стрессээ тайлах арга замаа хүн өөрөө олж чадахгүй болвол ээжүүд маань сэтгэл готролд өртөх нь илүү өндөр юм байна да гэж бодсон. Аха. Яг үнэ. Тэгээ нөгөө нэг гадаас байгаа ээжүүдэд маань нөгөө хань бага байдаг гэдэг нь яг үнэн байдаг байх гэж би бас боддیں۔ Нөгөө нэг тэнц чинь ингээл зөвхөн ингээ ганц нэгээрээ жирэмсэн биш
зүгээр ингээл ганцаараа ингээл яхад л хүртэл зарим тохиолдолд ингээд амар ганцаарддаг шүү дээ. Тэгэл хэрвээ Монголд байсан бол ингээд найз нөхдөрөө ч юм уу эсвэл аав ээждэрээ гүгээд очимоор санагдах тийм тохиолдолд мэдээж маш их байдаг. Тэгэхээр жирэмсэн юм эсвэл төрсний дараа бол яхаа аргагүй юмрхүү зүйлүүд сэтгэлхийн нэгэнтэй сэтгэл санаагаа хуваалцмаар байдаг. Гэтэл хажууд нь яг ингээд нөгөө монголоор яриад ингээд яг ээж аав шиг нь ингээд яачих төвшөд болох хөнгөө бол мэдээж тэр бол нөгөө маш их дарамт, тэгээд дээрэс нь өөрөх бас нэг ачаанд илүү нэгээр нэмэгдсэн болов уу гэж ясаад тий. Тэгээ нөгөө яах аргагүй төрсний дараа орчин нөхцөл өөрчлөгддөг гэдэг бүр яг үнэ. Яг нөгөө би аль төрөв хилдэнчлэн нөгөө би ч нөгөө оюутан байжсэн яг шууд ээж болсон. Бүр ингээд яах ухааны ихэндээ олохгүй ингээд өөрөө бүр голсон яг төөрөөд буудлаад одоо би ингээд шууд ээж болсон гээл тэгс чинь нэг л их хариуцлагатай эмэгтэй юм шиг санагдаад байхгүй ээж болсон гэд тэгсээр нэлээ юунаас нь эхлээд би ингээд яг яах хэвтэй юм бэ. Тэгэл хажууд хэдий ээж аамаа ч юм уу ингээд харж хандаах надад туслах хүмүүс байгаа ч гэсэн би энэ хүүхдийн ээж би өөрөө хүссэндээ төрүүлсэн би ингээд өөрөө ингээд энэ хүүхдийн өмнө хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодонгууд яг нөгөө өөртөө амар их тийм ачаал үүрэх гэдэг юм блэ. Ээж ингээл магадгүй ингээл 2-3 сартай болцоо харин ч гэсэн ингээл хувц сонрын ч юм уу хүүхдийн ингээд юм угаагаад зогсонгод би бол угаах хэрэгтэй шүү дээ. Яа ингээд би ингээд тусалж чадахгүй байх гэдэг маань бас өөртөө нөгөө нэг би болгоод байгаа стресс дарамт болгоод байдаг. Яна би хүмүүсийг илүү ингээд ядраагаа зовоогоод ийн ч гэдэг юм уу. Тэгэл манай ээж ингээд өглөө асаал цай ч юм уу хоол ингээд шүл хийгээл тэгэл ингээд өдрийн 3-4 хоолж байгаа хгүй ингээд өхөнд нь сайн суугаар бол тэгэнгүүт тэр ээжигээ харангууд хөрх ядарч байгаа ах та гэж бодонгууд тэр нь надаа илүү да сэтгэл санаагаар ингээд тэр магадгүй тухайн үед надаа үүсчихсэн өөртөө би болгосон сэтгэл готрал байсан баг. Тэгж би дандаа заримдаа бодлоо юу. Тэгээд нөгөө наа яг талтай зүгээр яриа. За өөрчлөгдөд янгад хүмүүс ингэж бодд юм байна. Нэг хүүхэдтэй юм чинь хоёр дахь дээр нь бол зүгээр эзтэй гэж тийж бодд юм байна. Ялангуяа нөгөө эрэгтэй хүмүүс ч гэдэг юм уу яг гэр орны ажилд нэг их оролцоод идэггүй тийм хүмүүс ингэж манай эрэгтэй найзууд ч гэдэг юм уу тийм хүмүүс гэж аахгүй. За өмнө нь төрсэн юм чинь чи бол асуудалгүй төрчихгүй л гүдээ ч гэдэг юм уу тий. Альсвал одоо нэг хүүхэдтэй юм чинь хоёр хүүхдийн ялгаа байхгүй зүтэй ч гэдэг юм. Харин ч их ялгаатай болоод ирт юм блэ. Өмнө нь огт байж байгаад нэг хүүхэдтэй болох бүр маш том ялгаа. Дээрээс нь нэг хүүхэдтэй байжгаад хоёр хүүхэдтэй бол хоёр хүүхэдтэй байжгаа гурван хүүхэдтэй болох ч тийм энэ болгон чи ерөөсөө л нөхцөл байдал өөрчлөгдөл маш их ялгаатай болдог. Тэгэхээр хүмүүсийн нөгөө нийтлэг тийм нэг ойлголт өгдөн штэ. За хоёр хүүхэдтэй юм чин гурван хүүхэдтэй юм чи дөрвөн хүүхэдтэй эднэрээ олон хүүхэдтэй байсараагаа сурчсан бужигнаад магадгүй мэддгүү ч гэдэг юм уу. Магадгүй нөгөө бидний өвөө эмээгийн үед ч гэдэг юм аав ээж үед нөгөө дээр үед маш олон хүүхэд төрүүлдэг байсан нөгөө нэг 10 хүүхэд 8 хүүхэд төрүүлдэг байсан тэр нийгмээс одоогийн нийгэм маань маш өөр болчихсон тий. Тэгээ ажил хийхгүй л болвол ер нь бол хүүхдэд тижээх ч гэдэг маркерээ авч явах ингээд асуудлуудаас хүндрэлтэй болчихсон энэ цаг үед бол мэдээж 8-аас 10-аар нь хүүхэд төрүүлж байгаа хүмүүс цөөхөн байгаа ч гэсэн 1-2 хүүхдийн ялгаа ч гэсэн маш их байдаг. Ер нь бол хүүхэд өсгөөгч юм уу. Тэгээ нөгөө нэг том охиндоо дүүтэй болж байгааг нь яаж хэлэх үү, яаж ойлгох вэ? Төрөөд ирнэ тэр хоёртойгоо яаж харьцах вэ? Томыг нь гомдоочгүй байх юм гэсэн багайг нь одоо ингээд их анхаарал тавих хэрэгтэй юмсан ч гэдэг юм уу тий. Энэ мэдчлэн байдлаар ер нь бол хүүхдийн тоо нэмэгдэх тусам ээж аваад өөр хариуцлага одоо өөрж байгаа ачаалал бас их нэмэгддэг. Тэр юугаараа чинийгээр бас сэтгэл санааны хувьд ч гэсэн маш их хэлбэлцэлтэй болт юм шиг санагддаг. Гэхдээ бол тэрийг мэдээж эмэгтэй хүн эрэгтэй хүн ингээд зүүн соёнгороо ч гэдэг юм эцэг их хүний хувьд тийм үүрэг хариуцлагатай хавьд ч гэсэн даваад гарч байгаа мундаг хүмүүс бол зөндөл байгаа л да. Бүгд юм бол ял даваад гардаг. Тэгээд тэгэхээр нөгөө нэг хүмүүсийн нийтлэг нэг тийм ойлголт байдаг. Тэр бол ер нь бол миний хувьд бол жоохон өрөөсгөл юм шиг санагддаг гэж ойлгож байна. Тийм ер нь тэр бол өрөөсгөл ойлголт байлгүй ах уу тэр чинь мэдээж хүүхдээ олгон чинь тий том бие нас биед хүрэх хүртлээ тэр чинь нас болгоно нь өөр онцлогтой байгаа шүү дээ. Анхны хүүхдээс нь ч гэсэн хоёр дахь хүүхдээс нь ч гэсэндээ тэр одоо шинээр ирж байгаа нас ахиж байгаа тэр нас болгоно өөр онцлогтой. Тэр болгонд нь асуудал нь хүртэл өөрчлөгдөд явна тий. Тэрийг одоо ингээл нөх хүүхдээ том болоод ирэхээр жоохон ингээл ойлгож авахгүй. Өмнө нь бол одоо баагаал шигээл яаж идүүлэх үү те яаж хөөсвөтэй ойлгох юм тийм асуудал байдаг байсан бол ахаал жоохон томроод ирэнгүүт
ирэнгүүт нь яаж одоо пампснаас нь гарах уу гэдэг юм уу, яаж бор хоолнд оруулах уу гээл дахиад жоохон томроод ирэнгүүт нь одоо яаж хилд оруулах уу гэдэг юм уу те, яаж юм сэжлүүлэх үү ч юм уу гээл ингээл шат нас салган дээр нь өөр өөр асуудлууд гарч ирээл тэгэл одоо сургуульд орно юу гэдیں те, тэгэл цаашдаа ингээл мэрэгчлээ сонгоно гээл тэр хүн чинь ингээд бүр ингээд насан туршдаа хүн суралцаад явдагтай адилхан нас салган дээр нь ээж аавын оролцоо шаардлагатай учраас тэрний хажуугаар дахиад шинэ хүн гарч ирэнгүүт дахиад ихнээс нөгөө нэг асуудлууд чинь давхартаа явна гэхээр чинь бүр тэрнээсээ хэд дахин илүү ачаалал авна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөө манай монголчуудын нэг юм нийтлэг зам байгаад идэв шүү дээ, нөө юу ч бодохгүй ингээд ярьж байгаа юм нь хүнд амар хүрдэг гэдгийг юусаа бодохгүйгээр амнасаа гаргацдаг. Одоо нөгөө эмэгтэйчүүдийн одоо сэтгэл готролд одоо төрсний дараа сэтгэл готролд нөлөөлөд байгаа хамгийн гол хүчин зүйлс чинь яг нөгөө бусдаас хамааралтай байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол ингээл төрсний дараа эрэхтэй хүртэлтэй чи ямар их чинь нэмцээ ч юм уу те, чи өстө аваа нэмжээ ч юм уу. Эсвэл одоо ингээл чи хүүхчин сүггүй байгаад байгаа юм биш үү ч байт юм уу те, хүүхчин хөндөө цадж байгаа ч юм уу гэд яг ингээд санаа тавьж хилээд байгаа ч юм шиг, тэр хүнийг шахлуулах гад хилээд байгаа ч юм шиг. Тэгэхэд одоо нөө төрөөд дөнгөж нэлэх биетэй байгаа амар эмзэг сэтгэл зүйтэй байгаа тэр хүн чинь тэрийг яаж хүлээж авах вэ те, тэр зүгээр энгийн жин нэмсэн юм шүү гэдгийг төрөх байтугай бүр зүгээр эрэгтэй хүнд хэлсэн ч гэсэн тэр чинь амар хүн тусах асуудал өстэй те. Тэр чинь тэр бүхэл бүтэн хүнийг 10 сар тийгээд бие физиологийн бүхэлдээ өөрчлөгдөж байгаа хүнд хэлж байгаа үгээ хүмүүс ингээ бодож цэгэнж мэдтгүү. Тэгээ тэрийг өөртөө ч анзаардгүй. Тэгээ тиймэрхүү жижиг сажиг асуудлууд чинь нэгцээр агаад хүнийг амар том сэтгэл зүйн асуудалд оруулдаг юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь өөрөө туулж мэдрээгүй асуудлаа хүнд хэлэхгүй байх. Өөрөө туулаад мэдэрсэн бол тэгээд тэрийг нь аягүй сайн ойлгох. Тэгээ хүн болгон өөр гэдгийг бас дээрээс нь ойлгож сурах хэрэгтэй. Магадгүй өөрийнх нь хувьд 2 хүүхэд юм 3 хүүхэд төсгөх амархан байсан байж магадгүй шүү дээ. Тэгтэл тэр хүний амьдарч байгаа орчин нөхцөл одоо юу гэдэг те, одоо нийгмийн харилцаа, гэр бүлийн санхүүгийн байдал янз бүрийн асуудлаас шалтгаалаад тэр хүнд яг чиний тулаад үзсэн амьдрал чинь шал өөрөөр нөлөөлөх учраас тэр гаргаж байгаа үг болгоноо жоохон бодож хэлж ярьж явахгүй бол. Тийм болохоор одоо энэ асуудлууд чинь ингээл нийлээл те, амиа хоролтод түргэх ч юм уу те, одоо ингээл дөнгөж төрсэн хүүхдэд тэрэл амиа хорлсон ч юм уу те, тиймэрхүү нийгэмд амар хүн зэдүүд сонсогдоод байгаа шүү те. Энэ бүх асуудлууд чинь ердөөсөө л юм жижигхэн хүний амнаасаа гаргаж бодлогогүй илүү үг, хайхрамжгүй гаргасан үйлдэл те, одоо хажууд нь байгаа хэн нэгжлийн анзаарахгүй хайхрамжгүй байдал энэ зүйлүүдээс нөлөөлж байгаа учраас хүн болгон зөвхөн төрсөн хүн гэлтгүй тэр хүний эргэн тойронд байгаа бүх хүн бас хичээх ёстой байна гэдгийг бас сонсож байгаа хүмүүстэй бүгдэнд нь урайлмаар байна, бүр ээжүүдээ гадлуулаад. Яг үнэ. Би яг энэ тухайс яриа гэж бас бодож байсан. Яг энэ сэдвийг ярилцсан гэж яаж хата. Тэгээ нөгөө нэг хүмүүс яг ингэдэг байхгүй, нөгөө нэг ингээл төрөөл янгот хүмүүс намайг юу гэж хэлэх болж гэдэг юм уу. Тийм бас нэг хүлээлттэй тийм шиг үлээ. Хүүхдийн маань юу гэх бол намайг юу гэх бол гэдэг ч юм уу те, төрсэн ээжүүд дөнгөж шинхэн ээжүүдээ яваад магадгүй тиймэрхүү хүлээлттэйдэг. Тэгээд би бас нөгөө нэг найзуудтайгаа ярилцаал суунгууд чам тийм төдөлөх болж ирсэн нэ тэрийг ингээл надаас асуудаг. Би ингээл төрөөл янгууд яана хүүхдийн маань амар бор юм гэж хэлэх үедээ ч гэдэг юм уу те. Яана ямар жижиг юм бэ? Дөнгөж 2 жил гаргаад төрсөн юм уу ч гэдэг юм уу. Энэ болгон маань надад бас айгүйх стресс байсан гэд манай нэг найз ярьжсэн. Тэгэхээр энэ нөгөө хүмүүсийн асуудалд хэтэрхийг оролцоод хүний гаднах харагдаж байгаа байдал ч гэдэг юм уу те, тухайн хүүхдийн нөгөө нэг үзэг харагдаж байгаа байдал, тэр тухайн хүний нөгөө хүн их сүйтэй юу сүйгүй юу ч гэдэг юм уу, ээжэд хандаж хэлж байгаа энэ үг болгоом чи нөгөө нэг тухайн ээжийг бас нөгөө энэ үг тэр хүний чихэнд сонсогдох, бас өөрийнхөө чихэнд сонсогдох хоёр ямар ялгаатай байх вэ гэдгийг бас хэлхээсээ өмнө бас бодож байгаасаа гэж хүсмээр байдаг. Тэгээ нөгөө хүмүүс ингээд гаднаас ирэхээр ингээл заримдаа орж ирдэ шүү дээ. Тэгсэн ирнэл ингээд нэг тийм үе чи одоо жишээлбэл жижиг хүүхдтэй юм байлаа гэхэл чиний жижиг хүүхнээс одоо сүү гарах ууч гэдэг юм уу те, чиний одоо хүүхэн сүү орсон юм уу, наа чи одоо хүүхчийн юм идчихэж байгаа мó, баг хүүхдээ тураагаад алчихваа чи баг ингэж ахаар чи зүгээр ууж хуулсан дээр юм байна даа ч гэдэг юм уу гэх мэтчлэн ингээд. За тэгээд төрөөл ингээд таргалдаг зарим хүн байна те, турдаг зарим хүн байна. Тийм гол би 2 3 төрөхтэй хизээж юм тарган байгаагүй ч гэдэг юм уу. Хин нэгэнтэй өөрийг нь жишгч гэдэг юм уу харьцуулах. Тэгэл чи юм жоох хүүхдтэй, нялх хүүхдтэй юм байж ямар амар заваа гэр орноо цэвэрлэхгүй яасан ч гэдэг юм. Ард нь ямар шалтгаан байгааг мэдэхгүй ээжэж нөгөө нэг ээж аав нар тэр нөгөө нэг гэрж байгаа найз нөхөд ч тийм үү те, эргэн тойрны хүндлэнгийн хүрээллийн тийм хүмүүс ингээд орж ирэл тухайн хүний амьдралд ингээд оролцоол те, тэр хүний тарган туранхай альсвал ингээд заваа болоор бохорч гэдэг юм уу, альсвал хүүхдийн том жижиг боор цагаан ч гэдэг юм уу те.
хинч шаардлагагүй тэрийг сонсоод ямар ч үр дүн гарахгүй тийм зүйл дээр хүртэл ингээд очиод буудлын өгөөд ингээд тухайн хүнийг доромжилж байгаа. Нэг талаараа эн чинь сэтгэл санаад нөлөөлж ийн гэдэг маань доромжлоо шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү санааны хүчирхийлэл үлдээд байгаа юм шиг ийм бүр зориуд тэр хүнд хандаж ингэж хилээд ч байгаа юм шиг тэрийг тэгээ байн дахин өгүүлдэг ч тийм үү. Утсаар мессежээр ярих болгондоо чи одоо туурсан уу хэдэн хил туурсан ч гэдэм тийм хүмүүс бол эргэн тойрон зөндөө байдаг хүмүүс. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө нэг хүн тохиолддог асуудал биш шүү ээжүүдээ. Тэгэхээр иймэрхүү зүйлийг айл болох нөгөө нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд зүгээр энэ хүн миний гаднах харагдах байдал аль эсвэл тэр хүүхдийн өхөндөө цадж гин үгүй юу тарган байна уу дурхан байна уу гэдэг огч юусоо ямар ч хамаа ахгүй. Тэр бол ерөөсөө зүгээр л нэг юм одоо нэг ховж юмны ч гэдэг юм уу дийлцэл яриа л гэж ойлгоод тэрийг ерөөсөө нэг анзаарахгүй байхаг аль болох хичээх хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ тийм зүйл хэлвэл би энийг одоо энэ гадна харагдах байдал бол хүмүүс нэг чухал биш шүү дээ. Эрүүл өсөж байж ивэл хамаатай штеп чухал шүү дээ гэдэг тийм зүйлийг өөрийнхөө толгойд бий болгоод нөгөө нэг сэтгэл санааны маш ихтэй байгаарэ гэж бас хэлмээр байна. Тэгэхээр төрсэн ээж болгоно иймэрхүү дарамттай зүйл тохиолдохгүй ч гэсэн ерөнхийдөө бол гадаа гараад нөгөө ээж нар маань ингээд салхилангууд үе тэнгийн нөгөө нэг төрсэн ээжүүд ингээд хүрээлэл хамт суугаад салхилж мэлхэлдэг зүйл Монголд бол зөндөө байдаг шүү дээ. Байрны нэг байр ингээд хамт амьдардаг тий ойролцоо төрсэн ээжүүд маань охины чинь сүү яаж ингэж гинөө тэгж гинөө манай хөхөд өдөрт нэг л шөнөд нэг л сэрдэн штэ танах ямар олон сэрдгийн гэхэд хүртэл хүн аягүй сэтгэл санааны дарамтанд ордог байхгүй юу. Тэгэхээр энэ болгон маань ерөөсөө зөвхөн хүн хүний амьдрал хүн хүний одоо нөхцөл байдал шал өөр байдаг учраас тэрийг нэг их өөр төрөө тусгаж аваад ах шаардлагагүй ганцаараа тийм одоо хүнд хэцүү зүйлийг тулаад байгаа гэж ойлгохгүйгээр битэрийн подкастыг сонсоод ч гэсэн энэ хоёрт ч гэсэн ийм асуудал байсан юм байна шүү дээ гэд баг зэрэг тайвширхай хичээгээрэй гэж бас нээжүүдтэй хэлмээрэн хэрвээ та бүхэнд ийм асуудал тохиолддог бол Тийм яг эргэн тойрныхонтойгоо нөгөө өөрийгөө харьцуулах үзэл бол бүр ялангуяа нөгөө нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байгаа гэдэг нөхцөл. Дээрээс нь нөгөө хүний бие физиологч нь бүхэлдээ өөрчлөгдсөн байгаа учраас өмнөхтэйгөө өөрийгөө харьцуулах ч юм уу тиймэрхүү асуудлууд бол хүн болгонд яг адилхан тохиолддог юм билээ. Өмнө нь одоо хичнээн жин нэмээгүй хүн байсан ч гэсэн тухайн хүн чинь ингээл хөл бүтэн одоо 2 хил 3 хилтэй 4 хил хүүхдийг ингээд өөрөөсөө төрүүлээ гаргацсан юм чинь яаж л ясны бүтцэн биеийн галбир нь хүртэл өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгэ хараад одоо амар сэтгэл санаагаар унах ч юм уу эсвэл яг адилхан зэрэг төрсэн хүмүүс ногтж нэмээгүй эсвэл нэмсэн чинь ингээ айгүй хурдан хайцсан байж ах чинь би одоо ингээл миний байж байгаа юм ч гэдэг юм уу те ингээл алхам тутамдаа ингээл өөрийгөө хүнтэй айгүй харьцуулаад өөртөө амар их стресс нэмээл өөрхөн сэтгэл санаа ингээл айгүй хэцүү болгоод идэм шиг надад санагддаг. Гэтэ угаасаа өөрөө тийм биш бай гэж бодсон ч гэсэндээ л угаасаа тэр нөгөө амар эмзэг байгаа үе учраас тэрийг угаасаа хүлээж аваад байдаг. Гэхдээ хүлээж авч болно. Хүлээж авахдаа өөрөө тэрэндээ бас цензуртэй хандаад те одоо аль болох гэгээлэг сайхан юм болох ч юм уу те энэ бол хэсэг хугацааны л асуудал ч юм уу. Би одоо ингээд өөрөөсөө ийм сайхан хүүхд төрүүлсэн юм чинь угаасаа юм болохгүй яах юм ч юм уу те. Эсвэл одоо ингээд бүр арга ядах юм бол ингээд би миний эргэлдэг арга гэх юм бол би нөгөө нөхөртэй илчдэг байхгүй юу. Чи ингээд надад энийг айгуу сайн сануулад яа ч юм уу те одоо ингээд ийм сайхан хүүхд төрүүлсэн юм чинь угаасаа ийм байх нь татахгүй ч юм ингээд бүр арга ятхад ингээд хажуунаас хүн бас тэгж хилээд байх юм бол бас л миний сэтгэл санаа нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр чи одоо бүр болохгүй тийм арга хэрэгэлдэг ч юм уу. Зөв юм зааж өгч нэ буруу юм зааж өгч. Тэгээд тиймэрхүү байдлаар бас аюу хэтээ гэж нөгөө өөрийнхөө сэтгэл санааг яаж аврах уу те яаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах уу яаж тэр сэтгэл готролд орохгүй байх уу гэдэг тал дээр аюу сайн нөгөө өөрөө бас аюу хичээл сэтгэлтэй байх нь чухал юм байна гэж би бас бодсон. Энэ сэтгэл готрол гэдэг асуудал чинь хүндрэх юм бол ямар их хор уршигтай байна гэдгийг бид нар аюу олон жишээнээс нийгмээс харж байгаа шүү те. Тэгэхээр тийм асуудалд өөрийгөө оруулахгүй тулд одоо тэр төрүүлсэн хүүхд чинь бидний сэтгэл санаанаас бас аягүй их нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр сэтгэл санаа чиний сэтгэл санаа аль хэр тайван байна. Тухайн хэмжээгээр гэр бүлийн чинь уур амьсгал тухайн хүүхдийн одоо тэ эрүүл байх уу хэр их тэр хүүхдэд анхаарал шаардах уу гэх мэтчлэн аягүй олон зүйл нөлөөлөх учраас чи л одоо ингээд нөө өөрөө жоохон хичээгээд тэ тэр одоо гадны сөрөг нөлөө хүмүүсийн хэлж байгаа үгэнд аль болох автахгүй байж чадах юм бол тэр чинь аягүй олон зүйлд нөлөөлөд жижигэн асуудлууд хүртэл ингээд нэгтгэрээ том асуудал болдог учраас жижигэн асуудлыг хүртэл ингээд үл ашааж айл болох өөртөө наахгүй ингээд холоор өнгөрөөж сурах юм бол энэ асуудлыг дорхноо ингээд даваад гарна. Мэдээж тэр янз бүрийн дааврын өөрчлөлт
чинь тэгэл тодорхой хугацааны дараа бас хэвийн байдалтай орно те. Тэрнийхэн төлөө бас давраа яаж тэнцвэржүүлэх үү, яаж сэргээх үү, тэрийг нь бас одоо шин тэжээлтэй хоол хүнс иддэг ч гэдэм үү те. Эрдэс бодис одоо амин дэмээ сайн авдаг ч юм уу. Тэр арга хэмжээнүүдээ аваад хахад хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ асуудлынхаа ард нь гарсан байх болохоор тэр хэсэг хугацаанд л бүр хүндрүүлэлгүй айл болох өөртөө амар тэр стрессээс өөрийгөө тайлах арга замаа хайж судлах нь айгүй чухал юм байна гэж миний хувьд бодсон. Тийм тэгээд нөгөө нэг яг энэ сэтгэл готрлаас яг өөрийгөө яаж авч гарах вэ гэхээр хүмүүс мэдээж нөгөө гадны нөлөөлөл ч гэдэг юм уу тиймэрхүү дэмжлэг бас маш их чухал юм билэ. Монголд нөгөө төрсний дараа ингээд нэг сар 7 хоногтны удаа нэг одоос нөгөө төрөөд одсон болохоор яасан хартаад байна л да. 7 хоногтны удаа нөгөө хүүхдээ нэг сар хүртэлх хүүхдийг ингээд гэрээ эргэлтээр ингээд эргэж эмч нар сувлагч нар ингээд явдаг. Тэгээд яг нөгөө анхны төрөлтийн дараа яг дөнгөж төрчөөд эмнэлгээс гарчаад нэг 10 хон жахад эмч сувлагч нь ирээд үзлэг хийн гээд нөгөө нэг нарратор ирээд ингээд үзлэг хийгээд яаж хахад би яг тэгэхэд нөгөө босчихсон байжсан байхгүй юу? Яг нэг хөвтөж мэвтэйг унтаагүй байжсэн. Тэгээ ингээд босоо яваад байжсэн чи гайгүй төрснө гэх нь гайгүй баг зэрэг оёдолтой төрсөн гэсэн чи өө за оёдолтой гэхий чи харин бүр стандар оёдолгүй юм шиг явж штэ. Тэгээд төрсөн гэсэн ерөөсө төрөөгүй юм шиг харагдчихээн. Айгуу гоё ингээд зарим ээжүүд ингээд төрсөн гээл бүр ингээд хөвтэйл хамаг ямаа хүнээр зөөлгөөл ингээд тэгэл би л нэг төрсөн гэсэн шиг ингээд бүр нэг юм хөглөрөөд ингээд байж идэг. Магадгүй тэр нөгөө зүгээр миний стилээ нагдчих гэж ч гэдэг юм эсвэл зүгээр босоод хийнэ гэдэг зөөрлж хэлсэн л ахaltaа. Гэхдээ тэрийг бол би мэдээж хөглөрөөд яаж байгаа гэж би бол хэлээгүй шүү. Яг тухайн үедээ тусгаан тэгж хэлчихсэн байхгүй. Тэгээд ингээд чи харин ингээд босоод ингээ өөрөө явчихсан. Тэгээд ингээд оёдолтой гэхэд оёдолгүй юм шиг тэгэл өөрөө цай хоолоо босч идэж уугаад бас айгүй сайн байж тээ чи гээд ингээд тэр хэлжсэн айгүй гоё харагдчихээн гэдэг хэлжсэн байхгүй юу төрөөгүй юм шиг гэдэг. Тэгэхээр тэр үг надаа айгүй гоё нөгөө нэг тухайн үед амар ирч өгчээсэн. Нэрээ яагаад те төрсөн гээл ингээд нэрээ яагаад өөрийгөө гаргуунд нь гаргаал будаж унхдахгүй альсэл ус гэзгээ угаахгүй гэл тэгэхээр яагаад эмгтэн хүн гой сайхан харагдаж болохгүй гэж гэртээ ч гэсэн байхдаа ингээд айгүй гой сайхан байвал хэн нэгнээс нэг урмын сайхан үг аваад тэрэндээ өөрөө эргэж сэргээд тэгээд ямар нэгэн байдлаар санаагаар унахгүй тэр муу мухай үг сонсохгүй байх бас нэг нөхцөлийг би өөрөө өөртөө бүрдүүлэх хэрэгтэй юм байна штэ гэж тухайд би бодоод тэгээд жоохон ингээд мэдээч нөгөө нэг жоохон өнгө цус алдаад шүн нойр дутуу 2 3 сар ингээд хүүхдээ шүн 2 3 удаа босгож ингээд хөхүүлээл яхаар мэдээч ядарна тэгээд тэрэндээ жоохон ядраад ингээд нүд мод харлах ч юм уу жоохон ингээд бүрсийгээд ингээд эрэнгүүд яг нөгөө нэг тэр хүний хэлжсэн үгийг санаад дараа эрэхт нь би ч гэсэн ингээд аягүй гоё ингээд болоод яж хансан. Тэгээ нөхөртөө ч гэсэн ингэж гоё харагдсан бол нөхөр маань өдрөө болгон хараад ингээд өстой гоё төвчээртэй мундаг байсан шүү. Ингээд хүүхдээ ингээд харж байгаа ч гэсэн ингээд өөрийгөө арчлаад гоё хэлсэн ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн байдлаар ингээд нөгөө өөрөө өөрийнхөө нөхцөл байдлыг яаж бүрдүүлж ийн гэдгээс шалтгаалаад эргэн тойрны хүмүүсийг хэлж байгаа үг хийж байгаа үйлдэлнээс өөр болчтой юм шиг санагдсан. Тэгээд яг нөгөө төрсний дараа 1 сарын дараа манай ээжийн төрсөн өдөр болоод би анх удаа яг гэрээсээ гарсан байхгүй. Яг би нөгөө өвөл болох гэж байгаа төрсөн учраас нөгөө салхи авна гэд би өөрөө болны гарахгүй хүүхдээ ингээд хөндөгж гаргаад тэгээд салхилуулдаг байсан. Тэгээ яг ээж хаа төрсөн өдрөөр гараад ясаа чи нэг тийм би ингээд шинээр амьдрал хөл нэгээд юм болгоо ингээд шал өөр харагдаал миний хувьд л тэгжсэн л та. Тэгээл ингээд намайг төрсөн гэж энэ хүмүүс мэдчихэж байгаа болоо чи тийм нэлийн бодол ингээд толгойд орж ирээд тэгээд ингээд нөгөө малгайтай чихээ бөгөлчихсэн тэгээ өвлийн амир зузаан хүртэгтэй ингээд явж ирсэн. Тэнгууд яна хүмүүс намайг бөөвичээ төгөлдөж өгөх гэж байгаа юмд ингээд хэлэх болоо эсвэл төрсөн гэж мэдчихэж байгаа болоо ч гэдэг юм. Тэгэл хүн болгонд би охинтой болсон шүү дээ өвгөнтэй болсон гэж хэлмээр ч байсан. Гэх мэтчил нөгөө нэг бас нөгөө тухайн хүний ингээд хин нэгнээс зүгээр сууж агаад ингээд магтаал хүлээгээд ч юм уу ингээд гой сайхныг хүлээгээд байх биш өөрөө тэр зүйлүүдийг би болох хүнсийг бас өөрөө тавих хэрэгтэй. Хин нэгэнтэй ингээд яхаа би ингээд төрчихсөн гэсэн гэдэг тэр сайн сайхан зүйлүүдийг өөрөө хэлж бас хэлээд яхан бол тухайн хүн ингээд гоё юм яриад хаад өөдөөс нь муухай юм хэлээд авах юм бас ховор штэ. Тэгэхээр нөгөө нэг юу гэж хэлгээд байна вэ гэхээр нөгөө өөрөөсөө эхлээд бас энэ өөрчлөлт өөрөөсөө эхлээд энэ баг зэргийн хүч чармаалт гаргаад ингэчих юм бол гадна харагдж байгаа байдал дотоод ингээд эхэлж байгаа үг яриа тэр үйлдэл гэдэг зүйл бас чухал хүнд нөлөөлдөг зүйл учраас эргэн тойрны чинь хүмүүс бас чамд эргүүлээд тэр сайн сайхан үгийг хэлэх гой сайхан үйлдэлийг гаргах юм хүн нөхцөлийг бас бүрдүүлдэг юм шүү гэж хэлмээр байгаа. Тэгээ гэртээ сууж байгаа гэд өөрийгөө ерөөсөнд гарханд нь гаргаад би л хүүхдтэй юм чинь ингээд
цаг зав өөртөө гаргахгүй байж ерөөсөө болохгүй. Ээжүүд маань ялангуяа залуу ээжүүд маань магадгүй нас ихсэн ээжүүдийн хувьд бол мэдээж ядраад илүү их удаан хугацаанд амрах шаардлага байж магадгүй. Тэгээд өөрсдөө төрсөн тэгээд бие физиологийн хувьд маш их тийм их ядралттай биш. Харьцангуй гайгүй нөгөө нэг одоо 4-5 сартай болсон, 5-6 сартай болсон хүүхэд нь нөгөө нэг шүн босхон дагассан ч юм уу тийм ээжүүдийн хувьд бол бас өөртөө ингээд гаргах цагийг бас өөртөө илүү нэмэгдүүлээрээ тэгээд дасгал хөдөлгөөн хийх ч юм уу найз нөхдөд илүү их нөгөө сонирхолтой хоббитэй болох ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар бусдтай одоо өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах, ярилцах тэгээд хин нэгэн шаардлагатай үед бусдаас тусламж ингээд нөгөө нэг санаа зовх зүйлгүйгээр тусламж авдаг байх ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар нөгөө сэтгэл готрол гэдэг зүйлийг бол давж гарна. Хэрвээ өөрийгөө нэг хаалган дотор юм уу нэг байшин дотор ингээд хүччээд тэгээд гаднаасаа ч нэхгүй дотроосоо ч нэхгүй ингээд суугаад байх юм бол хинч танд ингээд тусалж чадахгүй. Тэгэхээр өөрөө тэр хаалгыг та нээж иж бусдаас тэр сайн сайхан үг альсад бусдаа ингээд харилцах юм одоо харилцааны ихний алхам тавигдана. Тэгэхээр энэ алхам маань бол таны энэ сэтгэл готрлыг давж гарах бол одоо ихний алхам гэж ойлгож байна. Тэгэхээр өөрөөсөө бас бага зэргийн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж ээжүүдтэй хэлмээр байна. Харин тэр өөрийгөө одоо нөгөө чөлөөтэй өөртөө тулгамдаад байгаа асуудлыг санаа зовлгүй бусдын тусламжийг одоо ингээ авцрах гэдэг чинь бас айгүй хэрэгтэй чанар үлээ. Тэг миний хувьд гэх юм бол би өөрөө бас нэг тийм цаанаасаа бүр анхнаасаа тийм биш байсан юм шиг байна. Одоо бодоод хад одоо ч гэсэн ер нь надад айгүй ажилттай байдаг. Болж игэл нөгөө өөрөө хамаг юм амжуулчих гад өөрөө хамаг юм хийчих гээд ингээд идэг нэг тийм зантай. Тэгэхээр ингээд нөгөө хүнээс тусламж гуйхаас аягүй санаа зовдөг ч юм уу те өөрөө за болох чинь за би ингээд би л ганцаараа юм биш бус тунд ч гэсэн ингээд асуудал байж ахт чаа би 80 завлангой яриад энэ хүнийг бас ингээд хэцүү байдалд оруулаад яах вэ тэгэл одоо ингээд дургу байгаа ч юм билүү ч юм уу амар санаа зовох тиймэрхүү янз бүрийн асуудлууд айгүйх ингээд надад талхам тутамд ингээд тулгардаг тийм болохоор ингээд би бусдаас бараг тусламж авч ингээд чаддгүй гэх юм уу аль болох өөрөө болохгүй байсан ч гэсэн болчин ч юм уу болохгүй байж байгаа мөртлөө болж гинэ гэдэг ч юм уу ингээл нөө гаднаа ингээд хүн анзаарч харахгүй шүү дээ би л өөрөө мэдээд байгаа тэгсэн мөртлөө ингээд яг хуу анзаарч хараасаа гэж хүсдэг мөртлөө тэрийг өөрөө гаргадаггүй нэг тийм тайпing тэгэл нөгөө болж байгаа юм чинь за би болгох чинь тэгэл яг болгочтой л та тэгэл ингээл аль болох ингээл өөртөө ачаал өгөөл те өөрөө болгох чи яаж игээл өөрөө болгон ч юм уу тэгж өөрөө их ингээд зүтгээд байдгаасаа өөрийгөө бас айгүйх юм нөгөө өөртөө айгүйх дарамт тавьчирдаг гэх юм уу тэгээд тийм болохоор аль болох тийм биш бусдаа тусламж авч чаддаг боломжтой байвал ингээд нөө бусдын тусалцааг аваад өөртөө жоохон ч гэсэн цаг гаргаж чаддаг өөрийгөө сайн амрааж чаддаг тий тэг хүн чинь ингээд аль болох сайн амраад ах юм бол тэрийг дагаад сэтгэл санаа нь хүртэл ингээд мэдээж өөрчлөгдөнө тийм болохоор өөртөө амрах цагийг өөртөө гаргах цагийг бас заавал гаргаж явах нь айгүй чухал юм билэ тэгээд ер нь ээж болсны дараа бас яг саяны чиний хэлсэн шиг бүх юм л ер нь өөрчлөгдөж шинжлэгддэг тий гудамжинд гараад алхсан ч гэсэн өмнө нь ганц би эмэгтэйсэн бол одоо бол би ээж болсон тий намайг хүлээж байгаа нэг жоохон хүүхэд байгаа ч юм уу тий одоо ингээл би одоо ингээд бүхэл бүтэн хүүхд төрүүлээд яасан ээж хүн ч юм уу тийм бахархалтай мэдрэмж төрөл хүн болгонд ярмаар ч юм шиг тий эсвэл ингээл хүн болгонд хүүхдийнхаа талаар ярмаар ч юм уу ингээл айгүйх тийм мэдрэмжүүд угаасаа айгүйх төр тийм мэлээ тэгэхээр ер нь ээж болно гэдэг бол айгүйх тийм шинэ асуудал учраас бүх тийм одоо шинэ өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал те яаж чиний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж чинь чиний амьдралын хэм маяг бүхэлдээ өөрчлөгдөж чинь бие физиологчин дагаад бүхэлдээ өөрчлөгдөж чинь тэгэл гэр бүлийн санхүү одоо юу гэдгийг те асуудал ирээдүйн төлөвлөгөө амьдралын нөгөө бүхэл асуудлууд ингээд оронгороо өөрчлөгдөж цааш нь амьдрал үүсдэг учраас тэрэнд бас жирэмсэн байхаас эхлээд болж үлдгэс нагаа айгүй сайн бэлдээд гэр бүлийнхаа хүнтэй бас айгүй сайн ярилцаад урьдчилж төлөвлөх нь бас айгүй чухал юм шиг надад санагдсан. Яг тэгээ нөгөө нэг түрүүн чиний хэлсэн энэ зүйлүүд дээр хэлэнгүүд нөхрүүдийн оролцоос маш их чухал байдаг. Тэгээд зарим мэдээч эрэгтэй хүн болгон өөрлөлтөө гэр бүлийн орчин нөхцөл тэгээд тухайн хүний хувь хүний зан арааш ингээд мэдээч анхаарал тавьдаг нэг хэсэг бүлэг нөхрүүд байлаа гэхэд анхаарал огт тавьдаггүй аль сэл бүр ажилтай ч анхаарал тавья гэж хүсдэг ч гэсэн ажилтай ч гэдэг юм уу тий. Тэгээд завтай хэрнээ бүр анхаарал тавихыг хүсдэгчгүй ч хүмүүс бас байт юм лээ. Тэгэхээр нөгөө хүн болгон яг адилхан биш учраас нөгөө нөхрүүдийн бас өөрөг оролцоо, нөхрүүдийн тэр нөгөө хүүхдийг хүлээж авах байдал, ар гэрээ авч явах байдал, их нэртэй санаа тавих байдал гэдэг бол маш их чухал байдаг. Тэгээд аль болох нөгөө нэг
эхнэртэй тэр нөгөө нэг одоо фэйсбүүкээр ч гэсэн яваад идэм лээ нэг юм эхнэртэй эхэлж болохгүй гэж гэдэг юм уу те нөгөө нэг төрснээ дараа айл болох хэлэхгүй байх хэрэгтэй үгнүүд ч гэдэг юм уу тиймэрхүү нөгөө нэг айл болох чи ганцаараа хүүхэд төрүүлж гэсэн юм уу чи ганцаараа эмэгтэй хүн юм уу гэж би хүртэл нөгөө нэг тэр эхнэрээ тэгж хэлж байгаа үнийг хүртэл би сонсч байсан. Тэгээ тухайн үед бол надад хүртэл айгүй маш эмзэглэмээр санагдчихсэн л та. Тэгэхээр хайртай хүнсээ тийм үг сонсох бол мэдээж тааламжтай биш маш сэтгэл санаагаар унтсан ингээд ганцаараа юм үүрэг хариуцлага өрөөд байгаа юм шиг ийм хүнд нөхцөлтэй байхад дээрээс нь ингээд нэмж дарамтлаж байгаа юм шиг би ажил хийж явах чинь чи гэртээ юу хийж байгаа ганц хүүхд харж байгаа ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн иймэрхүү нөгөө таагүй зүйлийг та хэдэн сар л төвчээд хэлэхгүй байхад эмэгтэй хүн бол нөгөө нэг амархан ямар нэгэн зүйлд амархан ингээд баярлалтай шүү дээ. Тэгэхээр айл болох одоо эрчүүд рүүгээ хандаж хэлэх гээд байгаа зүйл маань зүгээр ингээд гинтийн ингээд нэг өдөр ч гэсэн эхнэрээ та амраагаад үзээрэй. Магадгүй та ажлын 5 өдөр ажиллаад хагас бүтэн сайнд амардаг бол та амарч байгаа өдрийнхаа нэг өдөр ч гэсэн эхнэрийнхаа хийдэг бүх ажлыг өглөөнөөс орой хүртэл хийгээд эхнэрээ нэг өдөр сайхан найзуудтай нуулзуулаад гадуур явуулаад тий санаа амар ингээ хүүхдтэй санаа зовох зүйлгүйгээр гадуур явах тэр эрхчлөөтэй байдлыг нэг өдөр сайхан бэлгэлээд өгөхөд эхнэр чинь ямар сайхан одоо гэрэл цацруулаад өнгө ороод ингээд эрхийг та нүдэн дээрээ бас анзаарч харах болно. Дээрээс нь тэр хийгээд байдаг өглөөнөөс орой хүртэл хийдэг ажил гэрээ ажил чинь ямар их одоо ачаалалтай ар араасаа ингээд гүйцэгддэггүй тийм ажил байдаг гэдгийг бас биеэрээ туулж мэдсэн хүмүүс ойлгодог учраас хизээч тийм хүмүүс бол чи гэртээ суугаад юу гэдгийг би л ингээд ажил хийгээл хамаг ар амьдралаа аваад явж хахад чи ингээд хүүхэд тарлаа гэж бол тэр хүн бол дахиж тэгж бол хэлэхгүй баг. Тэгэхээр нөгөө юмыг өөрийн биеэр туулж үзээгүй хүн гэдэг бол зүгээр бүх зүйлийг айгүй амархан юм шиг сандаг байхгүй юу? Тэгэхээр өөрийн биеэр туулж үзээд тэгээд тэрний зовлон байна уу, жаргал байна уу, давуу байна уу, сул байна уу, тийм талуудыг ингэж өөрийн биеэр мэдэрсэн хүн бол яхарахгүй тэр нөгөө нэг хүнийг тухайн хийж байгаа зүйлийнх нь үн цэнийг мэдэрдэг, ойлгодог болдог гэж ойлгодог. Тэгэхээр эрэгтэй хүмүүс маань нөхрүүд маань дөнгөж төрсэн ээжүүдтэйгээ ингээд аль болох өөртөө цаг зав гаргаад дээрэс нь хэдий ингээд төрөөд бие галбар нь өөрчлөгдөөд ингээд тийм өөртөө сэтгэл санаа унсан ч гэсэн та түрүүний нөгөө мишэлтэй хэлдгээр чи ийм сайхан одоо хүүхэд надад төрүүлж өгсөн чинь чиний одоо бие галбарт нь бол мэдээж хүн болж суухгүй шүү дээ. Тэгэхээр ийм гоё одоо хүүхэд сайхан хүүхэд төрүүлж өгсөнд баярлалаа. Тэгэхээр ингээд хамтдаа сайхан дасгал хийгээд ч гэдэг юм уу хамтдаа сайхан ингээд бие тэнхрэхээр сайхан ингээд эргээд буцаад хэвэндээ орно. Тийм болохоор битгий сэтгэл санаагаар унаарай ч гэдэг юм уу гэх мэтчлэн байдлаар аль болох сэтгэл санааг нь өөдрөг байлгах, сайхан байлгах үг хэлэхэд тухайн хүний энэ нөгөө нэг хэсэг хугацааны одоо стресс дарамт ч юм ийм зүйлээс давж гарах юм байдал нь илүү их одоо хурдан одоо нэмэгддэг гэх юм уу. Тэгээд давж гарах байдал нь илүү сайжирдаг. Тэгээд дээрэс нь ингээд нэг өдөр зүгээр ингээд ажилласаа ирэхдээ нэг баглаа цэцэг ч гэдэг юм уу тий аль бол тартаа амттан гэж гэдэг юм уу ингээд гинтийн байдлаар ингээд бариад ороод ирэхэд л тухайн эмэгтэй хүн маш их баярлдаг. Тэгээ аль болох энэ хугацаанд нөгөө тухайн эмэгтэй хүний яг нөгөө ийм стресс бухимдалтай ч юм уу сэтгэл готролтой ийм үед хүн өөрөө мэдлгүй ингээд зөрүүдлэх ч гэдэг юм уу тий өөрийн буруугаа мэдж байгаа хэрнээ зориудаар ингээд зөрүүдлэх юм зүйлүүд бас их гардаг. Тэгэхээр заавал тэрийг нөгөө ялан дийлэх гэж ч гэдэг юм уу ийм цаг үед нөгөө нэг тэр эмэгтэйгийн буруу болох гээд ингээд байх бол тэргүй төр зур ингээд орхиод ингээд тайван байдлаар ярилцаад тэгээ энэ хэсэг хугацааг даваад гарсан магадгүй нэг жил ингээд болсны дараа хүүхэд чинь нэг ойтой болсны дараа ээж нь ажилдаа ингээд буцаад хахад хэвийн байдалд нь бий болтол нь тайл болох нийгмийн харилцаанд илүү ойр байлгаа дээрэс нь гой сайхан үг хэлээд хаяа гинтийн бэлэг бариад тэгээд эхнэрээ аль болох тайван амгалан сэтгэл санааны хувьд тийм тайван байлгахыг ингээд хичээгээрээ тэгээд аль болох нөгөө хэрэлдээд ч юм уу тэр одоо өөрийнх нь буруу байсан гэсэн чиний л буруу штэ гэдэг байдлаар хандхаас аль болох зайлсхийгээд тэгээд тайван тэгээд биеийг бас маш их амрааж иж тухайн хүн тэр нөгөө нэг илүү бухимдалтай ч юм уу стресстэй энэ үеэ бол аюу хурдан давж өнгөрдөг. Тийм болохоор эрчүүд манд бас их хичээгээрээ яа гэвэл ганцхан эмэгтэй хүн хүүхд төрүүлсэн гэдэг тэрийг бол хүүхдээ бол ганцхан эмэгтэй хүн заавал харж хандаад арчилж тоглох хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Аавуудын оролцооч хүүхдэд маш их хүч нөлөө үүрэг оролцоо нөлөө үзүүлдэг учраас аауд манд бас маш их хичээх хэрэгтэй шүү гэж бас хэлмээр байна. Тэгээ энэ дээрээс бас яг энэ нөхрөөдөд хандаж хэлэхэд би бас яг өмнө нь
жирэмсэн болохоос өмнө бас нэг нэлээ ойрын нэг эрэгтэй хүнээс бас сонсч байсан байхгүй. Нөгөө төрснийхаа дараа хүүхд төрүүлээд гэртээ суусан чи ааш зан амар хувраад амар аашматай болцсон ч юм уу те. Тэгэл байнга ингээл хэрүүл урал хийгээд амар жижиг зүйлээсэн ч гэсэндээ уурлаад төвчгээ болоод эхнэрээсээ салсан гэсэн яриа байг сонсч байсан байхгүй. Айгүй их яг нэг хоёр хүнээс сонсч байсан. Тэгээд тэр айгүйх надад тийм мартагдахгүй амар тийм тодчоо олж байсан нөгөө гэртээ суухаараа л ингээл уурлаад хажуудах хүнээ залхаагаад байж болохгүй мэн ч юм ингээд нэг амар тийм өөртөө цэгнэх юм болгочихж байгаа байхгүй. Тэгтээ эрэгтэй хүн ингээд нөгөө тэрийг нь тэрэнд нь бас сэтгэл нагаа давхар бэлдэх хэрэгтэй. Эмэгтэй хүн чинь ингээл жирэмсэн болохоос эхлээл ингээл би физиолог янз бүрийн бүхэл юма бэлдэж байгаа шүү дээ. Ингээл яаж хүүхдэд төрүүлэх үү, яаж ээж болох уу гэж бүх талаар бэлтгэж байгаатай адилхан эрэгтэй хүн ч гэсэндээ одоо тодорхой хэмжээгээр амьдралын хэв маяг чинь дагаад тэрийг дагаад өөрчлөгдөн тэ эхнэрээ чинь ааш зам би физиолог бүх юм нь өөрчлөгдөн тэр нь төр зурах шүү гэдгийг ойлгоод яг тэр хэцүү байх хугацаанд нь уурлан ч байсан гэсэн төвчж яаж аргадах уу те тэр хүний сэтгэл санааг яаж тайван болгох уу үнэхээр ингээд одоо янз бүрийн дааврын өөрчлөлт сэтгэл санааны өөрчлөлтөөсөө болоод энэ хүн хэцүү байгаа болохоор ингэж байгаа шүү гэдэг шалтгааныг айгүй сайн ойлгож хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй болоод одоо нөгөө мэдээж ингээд сэтгэл санаа нь тавгүй байгаа хүн чинь ядарн дээрээс нь шүн гिचний удаа сэрнэ те тэгэл дааврын өөрчлөлт тэгэл өвдөн шарах сариу тэгэл янз бүрийн асуудлаас шалтгаалаад угаасаа бухимдахгүй юм төрсэн эмэгтэй хүн гэж баг байхгүй бах. Угаасаа бухимдах нь тодорхой. Тэгээ тэрийг харин нөхрийн тусламжтайгаар л давж гарна. Тийм болохоор нөхрүүдийн үүрэг оролцоо бол энд бүр маш чухал те хам хөндлөнгийн хүн бусад хүн юу гэж жилжсэн нөхрийн оролцоо сайн байх юм бол эхнэр чинь тэрийг даваа л гарч чадна. Тийм болохоор нөхрүүдэд бүр онцгойлон бүр энийг захаас угаасаа арга байхгүй болвол энийг бүр ингээд нөхрөөд ч гэсэн сансаад те өөрсдөө анхаарал тавиад өөртөө эхнэрээ жирэмсэн байхаас эхлээд анхаарад тэгээд одоо хичнээн ингээл завгүй байсан ч гэсэндээ одоо завгүй байгаа шалтгаанаа ингээл тайлбарлаад те бас тухайн одоо нөө эхнэрээ аягүй сайн сонсож өгдөг байх нь бас мэдээж чухал ах гэж бодож байна. Нөгөө тэр хүн чинь тодорхой хэмжээгээр нийгмийн харилцаанаас тусгаарлагдаад хэлж ярих хүн байхгүй хэлж ярих байсан ч гэсэндээ санаа зовдөг ч юм уу нэрлэгдэх ч юм уу хэлж чадахгүй аягүй олон асуудлууд байгаа шүү дээ те бүх юм нь өөрчлөгдөөл тэгээ тэрийг нь ингээл гаргаж сонсох айл болох тийм юмнуудыг аягүй сайн гаргаад одоо ингээл хайрын завгүй байгаа болохоор тэгж нэг юм уу те би ингээл завгүй чам тусалж чадахгүй байгаад одоо уучлаарай ч гэдэг юм уу эсвэл ингээд хоёлаа жоох ингээд чих юм бол надаа ингээд ийм зав гарна тэр үедээ би тэгээд үгүй чи гар орч гэдэг юм уу те тиймэрхүү үгнүүдийг ингээд хичнээн тийм зав гаргаж өгч чадахгүйсэн ч гэсэн тиймэрхүү үгнүүдийг сонсоод л эмхтэй хүн чинь мэдээж тайвшрал баярлаа шүү дээ те тэгэхээр тиймэрхүү сайхан үгнүүдийг бас аягүй хэлэх хэрэгтэй тэгээд дээрэс нь юу ч бодлоо нэг л тийм тэгээд юу яах хэрэгтэй гэж бодлоо. Тиймэрхүү өгнүүдийг бас айгуу сайн хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр яг хөө тэгээ нөхрүүдийн оролцоогээд манай нөхөр болохоор нөгөө нэг намайг төрөхөд бол хоёулын дээр нь ороогүй. Яг нэг юм өөдөн түлээгээд ижсэн байхгүй. Тэгээ яг нөгөө нэг яг төрөх процессыг бол эрэгтэй хүн бол өөрийн нүдээ хараагүй бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд мэдээж мэдэрч чадахгүй ч гэсэн яг нөгөө тэрийг ингээд яг ингэж төрдөө шүү гэдгийг би бас нөгөө харуулах юмсан гэж би бас боддог байхгүй. Тэгээд хэрвээ дараа нь төрөх юм бол заавал хамт орно гэж манай хүн тэгэл байгаа л да. Тэгээд нөгөө төрснийхаа дараа эхнийхээ төрөлтийг төрснийхаа дараа би нөгөө нэг Facebook-оор илүү YouTube дээр ч илүү нэг тийм өөрөөрөө төрж байгаа болон кейсрээр төрж байгаа хаалгааны тийм нөгөө нэг бичлэгүүд байсан байхгүй. Тэгээд тэрийг нөгөө нэг өөртөө үзүүлж ингэж нөгөө нэг хүүхдээ төрүүлж чинь нэмэгтэй хүн би ч гэсэн ингэж төрүүлжсэн ингээд тэрийг ингээ үзсэж манай яа би бүр ингээд төрхийг ингээ харахад ч ингэж аюу амар ингээ санагдчих жахад надад ингэж санагдчих жахад чи ингээ биеэрээ тулаад яг энэ бүх процессыг чи өөрөө ингээ биеэрээ тулаад энэ хүүхдээ гаргасан гэхэд ингээ маш их бахархаж чинь тэгээд угаасаа нөгөө нэг ингээ ийм зүйлийг ингээ харсан эрэгтэй хүн бол яг өөрийн нүдэрээ ч юм уу тийм ингээ харсан эрэгтэй хүн бол ягаад ч тэр ээжийг ч юм уу эмэгтэй эхнэрээ олгоо онтоо чадахгүй хаа тэгээд харин дараа нь ингээ яаж одоо ингээд чамаа ингээд ганцаараа ингээд нөгөө нэг ийм үйл явц ингээд давуулсан дуучлаараа ингээд уул нь хажууд чинь байгаад ядаж ингээд тий хөлс гарвал хөлсийн ачаа гарнаас жатгаад ингээд дэм болоод ингээд байж исэн бол илүү ингээд амархан даван тулгуулсан байх гэх мэтчлэнгээр нөгөө амар сэтгэл санааг нь маш их өөрөвчсөн байхгүй ингээд тохойд тэгээд тэрийг би нөгөө үзүүлсэн маш их зөв болж тээ хинтээ ингээд төрөх өрөөрөө даваалж ороогүй ч гэсэн яг тэр нөгөө процессыг ингээд харуулад яхад өөрт нь маш их ингээд
амар хэцүү санагдсан юм шиг лээ. Эрэгтэй хүн тэрийг ингээ харангуй тэгээд Мгм. бид нар бол яхаа өөрсдөө ингээ харахгүй ч гэсэн биеэрээ мэдэрч байгаа шүү дээ. Тэгээд тэр Мгм. юуг ингээ хараад тэгээд кисрээр ингээ ясч ёо энэ ч ямар нөгөө кисэр халахаар ингээ янгууд ингээ хоёр талаас нь хөшөж мөшөөл явж байгааг нь харсаа чи энэ одоо ямар мал ажиллаж байгаа шүү ямар амар удаан зөөлхөн ингэж яаж ч балдгүй бах та гэдэг юм бүр өмнөөс нь сандраал тэгээд л ба тэгэхээр нөгөө нэг хүнийг яг нөгөө нүдэрээ хараагүй зүйлийг бас хүмүүс маань анзаарахгүй мэдгүй өнгөрөөчих зүйлүүд байдаг. Тэгэхээр нэрлэхээ санаа зовхгүйгээр зүгээр ингээ нэг тийм хүм мэдрэгчтэй ч гэдэг юм уу тийм зөв гэж бодож байгаа тохиолдолд тийм хүү бичлэгийг ганц нэг үзүүлэх яа мэдээж байн байн үзүүлэх би чиний хүүхдийг төрүүлсэн чи нэг үзүүлэх гэх ингээл нэг дарамтлаж байгаа юм шиг байна гэж аахгүй л зүгээр ингэж нэг эмэгтэй хүн төрдөө штэ гэдэг байдлаар тэгээд яг тэгэхэд ингэж төрүүлж байгаа юм чи ядрахгүй яах юм бэ бүр амар юм тэгээ ийм том хүүхэд гарч байгаа юм цаа ийм жижигхэн гизтэйсэн би нөгөө өөрөө торонхоо болохоор ч гэдэг юм уу миний гиз бүр тийм амар бол том байгааг тэгээд би бас тэрэндээ жоохон санаа зовдөг сахой хүүхэд маань бүрэн бүтэн хилэн одоо ингээ гүйцэтгэм болоо ямар бол дотоод төрчгөд байдаг гэдэг ч юм уу те баажинтэй төрөөд юм жоохон архитекттэй гэж ярьдаг лөө те тийм болцгоо те тэгээд санаа зовдөг байсан. Тэгээд яг тийм бол байгаагүй л те. Гэтэ нөгөө нэг бас л нөгөө тухайн үед жирэмсний санаа зовлт ч юм уу тийм хүн явж. Тэгээд яг манай он болохоор ийм жижигхэн гэдтэй чи хүүхэд маань гараад ирсэн чи ийм том хүүхэд тэгээд ийм том хүүхдийг ингэж гаргана гэдэг чинь бүр амар штэ. Тэгэхээр өөрийгөө хязээж голж болохгүй минийар бол амар төвчээртэй маш мундаг ингээ хүүхдэд төрүүлсэн. Харин ингээд амар айжсэн яаж төрөх бол яах бол гэдэг аюу санаа зовж исэн. Тэгээд болдог бол өмнөөс нь ингээд ороод төрөлцөөд өгчихсэн хөвгөлтийн багын ч гэсэн баг ч гэсэн би ингээд мэдрээд ингээд зогсож байхансан ингээд бодчихсон. Тэгээд тийм болохоор ингээд өөрийгөө хязгаач ямар ч зүйл би төвчээргүй ч гэдэм үү би юм хариуцлагагүй гэдэг зүйлтэй ингэж олж ирээсээ болохгүй ийм том даваад гарчихсан юм чинь гэдэг энэ нөгөө нэг хэлжсэн тэр нөгөө урмын үг тэр нөгөө хэлжсэн надад өгсөн тэр зүйл нь болохоор намайг бүр амар ингээд сэргээж рефреш хийхэд ингээд бүр амар тус болсон. Тэгээд байнга ингээд хүүхдэд төрүүлэхдээ ингээд жоохон өвдөж мөвдөх ч юм уу тиймэрхүү зүйлтер. За би хүүхэд төрүүлсэн юм чинь энээс илүү би даваад гарч чадна. Би иймхэн зүйлийг би даваад гарч чадна. Яг бол тийм их өвдөлтийг төвчээд тийм их одоо зүйлийг ингээд одоо бид нар чинь бас гоо зүйн хувьд ч юм уу ингээд золиос гаргаж байгаа шүү дээ. Би бэлтгэн хувьд ч тийм үү. Эрс боцоорддаг та тийм зүйлүүд ингээд даваад гарч чадсан юм чинь ёо яа гэж хэлж ойлгохгүйгээр ингээд даваад гарч чадсан юм чинь би энийг ч гэсэн даваад гарч чадна гэдэг тийм сэтгэл зүйн надад бий болоход бас манай нөхөр надад аягүй туссан болсон байхгүй. Тэгэхээр эндээс ингээд энийг сонсож байгаа ирчүүд маань хэрвээ байх юм бол их нэртэй яг ингэж хэлээрээ одоо тэр бичтгүүдийг хэрвээ та үзээгүй болвол нэг ингээ үзчихээрээ тэгээд яаж эмэгтэй хүн жирэмсэлдэг, яаж хүүхэд боождог, яаж гидсэн том болдог. Тэгэхээр яг тэр тухайн үед хүний бие махбодод ямар өөрчлөлтүүд бий болдог. Эмэгтэй хүн гидсэндээ хэдэн килограммыг тээж авдаг. Тэр килограммуудаа эргүүлээд яаж одоо тий өөрийн биеэрээ гаргадаг. Тэгээд тэр хүүхдээ эрүүл сарвал төрүүлэхэд бол ямар стрессийн хувьд хүндрэл бэрхшээлийг даван туулдаг, бие махбодын хувьд ямар өөрчлөлтүүдийг даван туулдаг вэ гэдгийг бас та уншиж судлаагүй эсвэл үзээгүй бол жирэмсэн их нэртэй олон төрсэн ээжүүдтэй ийм аавуудад бол зайлшгүй зөвлөмөр юм. Тэгэхээр их ээжийн сэтгэл санааг өргөх хамгийн чухал зүйл нь бол үг яриа үйлдэл байдаг учраас аавууд маань энэ зүйлүүд дээр бас их сайн анхаараарай гэж хүсмээр байна. Харин тийм. Тэгээ сэтгэл санааг өргөж өгөх үгсээс гадна сэтгэл санааг нь шархлуулж болохгүй те дөрөнд хэлж болохгүй үгсүүдийг бас айгүй сайн хэлэх хэрэгтэй. Ялангуяа нөгөө хүүхдэд тулгамдаад байгаа асуудалд ээжийг нэг тийм буруутгасан өнгө аястай хэлэх юм ээжд бол айгүй хүнд тусдаг штэ тий. Жишээлх юм бол одоо нөгөө хүүхэд нь одоо юу ч үгүй тий сүүндээ чадахгүй байгаа тий. Эсвэл одоо ингээл памперс янз бүрийн юм харшилсан ч байдаг юм уу эсвэл ямар шалтгаангүй уйлаад байдаг ч юм уу тий. Чи буруутгсан биш үү чи юм биш үү ч юм уу тий. Чи сайн тэгж чадахгүй байгаа юм биш үү ч юм уу. Тиймэрхүү нөгөө буруутгасан өнгө аяс бол ээжд бүр маш хүнддэг. Ямар ч нөгөө эргэн тойрны хүн хэлжсэнээс илүү нөхрийн хэлж авах бол айгүй хүнд тусах учраас тиймэрхүү үг үйлдэлтэй айгүй сайн бодолтой анхаарах хэрэгтэй гэж бас хэлмээр байна. Тийм тэгээд боломжны хувьд бас бүх ирчүүд их нэрийгээ тэр төрж байгаа тэр үед иргэдэн болж өгвөл хамт ороод хамт байгаарэ гэж бас би ч гэсэн хувьдаа захимаар байна. Миний хувьд гэх юм бол манай нөхөр намайг төрөх үед хамт орж исэн. Тэгээд нөгөө Японы ихэнх эмнэлгүүд хамт нэг хүн дагуулж орох боломжтой байдаг нөгөө төрөх үедээ. Тэгээд тэр хүн нь заавал нөхөр нь байх албагүй эргэн тойрныхны ээж, наав, найз нь ч юм уу те байж болдог. Тэгээд урьдчилаад гарын үсэг зураад гэрээ байгуулад ингээд орд юм бэлээ. Тэгээд нөгөө одоо
нөгөө энэ хүний ингээд батлан дагаад гээд тэр бол мэдээж одоо нөгөө яаж төрүүлж байгааг нь харах процессаасаа илүү бас тэр төрж байгаа ханд чинь амар их хантай те түшигтэй одоо хажууд нь бас нэг хүн байгаад байгаа учраас хичнээн их өвдөжсэн ч гэсэндээ хажууд ингээд хараад одоо хүлээн харчаад амд нь ядаж усаар артуулж өгөөд ингээд байж гэн гэдэг чинь тэр хүнийг одоо ядаж тэр төрх өвдөлтөө одоо даван гарахт нь бас айгүй хүч болт юм билээ. Тэгэл тэр хажууд нь байж яхад ядаж ингээл нөгөө ойр дотных нь хүн нь хажууд нь байж байгаа учраас хичнээн өвдөжсэн ч гэсэндээ ганцаараа өвдөж байгаа биш те ингээл мэдээж тэрийг харж байгаа нөхрүүд бол хажууд нь нэг сандарсан байдалтай л байж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр хүнийг ч гэсэн ингээл хажууд нь бас сандраал байж байгааг нь хараад бас нэг өрөвдөг хайрлах ч юм уу те би бас ингээл энийг даваад гарч чаднаа гэсэн тийм итгэл найдвар бас айгүйх надаа төрдөө юм шиг санагдсан. Тэгээд нөгөө Японд болохоор нэг онцлог дээр нөгөө өмнөх тэр сургалтуудыг бас айгүйх сайн хийдэг. Тэгээ боломжны байвал одоо Японд байдаг ээжүүд ч гэсэн сонсч ивэл тэр сургалтууд нь айгүйх суул зүгээр юм байлээ гэж бодсон. Тэгээ миний хувьд болохоор ажилтаа байсан учраас 2 удаа явсан. Тэгээд янз бүрийн сургалт, жирэмсний явгууд энэ төр ордог. Тэгээ гэр бүлээрээ суужсэн тэр сургалтын дээр нь айгүйх тийм нэг төрөх үеийн сэтгэл санаа, ээжийн болон аавын сэтгэл санааг бэлдэх айгүйх тийм нөгөө яриануудыг айгүйх хийд юм байлээ. Тэгээ тэр битүүрээр суужсэн сургалтын дээр яг тэгжилжсэн байхгүй нөгөө зарим ихтэй хүмүүс ингээд ороод ихнэрээ төрж байгаа тухайлтаа унцдаг гинэ. Найсандаа болоод тэгээд хэн болоод нөгөө юу нөгөө ихнэрт нь анхаарал хандуулах биш нөхөрт нь анхаарал хандуулах үе ингээд гардгаа. Тийм болохоор ингээд ихнэрээ бодоод ингээд өөртөө эмнэлгийн тусламж шаардлагатай хэмжээнд хүртэл ингээд тэгж айж зачирдаж болохгүй тэрэнд ингээд урьдчилаад маш сайн сэтгэл санаагаа бэлдсэн байх хэрэгтэй. Тэр бол ингээд мэдээж биенээсээ хүн ингэж төрүүлж хүн тасарч гаргаж байгаа учраас тэр бол ингээд энгийн хүний зүгээр ингээд хараад өнгөрөх зүйл биш ээ. Тэгээ чамд ингээд маш их тэр ихнэрээс чинь хичээл зүтгэл гарч ийн тэр шинэ хүн гарч ирж ийн ингээд чиний амьдралтаа харж байгаагүй процессыг харах учраас чи ч гэсэн тэр нь ингээд сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй ялангуяа аавд хэрвээ үнэхээр би тэрийг хараад ингээд тайван байж чадахгүй гэж бодож ивэл чи ороогүй нэрэ ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг айгуу сайн ингээд хэлээ те битээр тэрийг сансаад айгуух бодоод тэгээ би ч айгуух сануулад байсан чи тэгээ гайгүй те. Ороод ухаалтчваа гэх. Тэгээд тэрийг бас айгүйх сануулаад тэгээд сэтгэл нагаа айгүй сайн бэлдээд оруулах ер нь зүгээрсэн маань нөхрийн хувьд бол тийм ч хайгаагүй тэр нь тарин ч зэрэгээрээ тэг сэтгэл нагаа бэлтчихээрээ нөгөө бүр амар юм харна л гэж бодож байсан шиг байгаа. Тэгэхээр бас ч гэж гайгүй байсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр юу ч төсөөлж байсан юм байгаа. Тэгээд нөгөө нэг хүүхд идэж амар нэг уулаа юм л гараад ирдэм байх гэж бод. Манай хүүхд айгүй цагаан гарсан шүү дээ чи. Сэнсэн юм яриад тэгэл ямар ч юм ингээл хараад хажууд ингээл хүйс арчаал тэгээ бас яг тэр үеэр нөгөө сургалтын дээр эхнэр чинь ингээд айгүйх ингээд нөгөө шингэн юм уух шаардлагатай байдаг те ингээд айгүйх тамирддаг учраас одоо яг ингээд төрх өвдөлт эхэлсэн байх үед ямар шингэн юмыг яаж уулгах уу ямар хоол өгвөл зүгээр үү ч юм уу те ингээд нөгөө удаан цагаар өвдсөн хүмүүс чинь ингээд ямар ч хүчгүй болсон байдаг шүү дээ те. Тэгэхээр нөгөө хүчгүй байхдаа хүүхдээ зөвдүүлж чаддгүй учраас бага хэмжээгээр ч гэсэн ингээ юм идэж ингээ тамир тэнхийг нөхж явах хэрэгтэй. Тэгээ ингээд хэвтэй байж хат нь чи тийм юмнууд ингээ аманд нь хүртэл хийж өгөх хэрэгтэй ч юм уу ингээд айгүйх тийм юм детальны юмнуудыг японочууд угаасаа нөгөө тийм жижиг зүйлүүдийг айгүйх нарийн зааж өгдөг байхгүй. Тэгээ тэр зан нь бас яг тэр эмнэлгүүд дээр ч гэсэн харагддсан мэлээ. Тэгээ ингээд нөө төрхөөр эмнэлэгт эрэхтэй бэлдэх зүйлт нь гэхэд л одоо нөгөө ийм 500 грамын савтай усанд ийм соруултай таглаа байд юм билээ зориултын ингээ хаасайгүй 100 яны дэлгүүрээр энэ төр хүртэл зардаг. Тэгээ тийм таглааг хүртэл хийгээд ингээд нөгөө соруул хөвтөж байгаа хүн чинь ингээд ус шууд уунгоч ихээр асгарна шүү дээ. Өвдөж байгаа хүн чинь бол тэрийг ихээр ууж чадахгүй учраас соруулаар ингэж уулгана. Тийм болохоор нөхөр нь ингээ хажууд нь тэр соруултай савыг бариад барыг ингэж уулга гэдгийг хүртэл заагаад тэгээ одоо нөгөө тийм үеийг бодловч жижигхэн тийм хахааргүй хурдхан шиг ингээ идэж болохоор одоо жижигхэн жимсж байд юм уу эсвэл одоо тийм самарч байд юм уу те шимтжэлтэй тиймэрхүү юмнуудыг бас нөхрүүд нь бэлтэж авчруул зүгээр энэ төргээ тиймэрхүү жижиг зөвлөгөөнүүдийг бас айгүй хөгжөөсөн Монголд маань ч гэсэн тиймэрхүү сургалтууд хийдэг бол ээжүүд маань нөхрөдтэйгээ хамт бас суул зүгээр юм байлээ. Гадаад дээр ээжүүд маань бас тийм сургалтын нөө асуугаад ер нь бол бүхэл талаараа жирэмсэн байх үеийн сэтгэл санаагаа бэлдэх гэдэг асуудал чинь бас том асуудал юм билээ гэдгийг аюултай ойлгож авсан. Тийм нөгөө жирэмсэн багт нь аль альныхаа сэтгэл санааг нь бэлдээ тийм практик зөвлөгөөнүүд бас маш сайн өгчих юм бол бас нөгөө анхных зүйл учраас самгартаад ингэж нөгөө нэг айд сандрах зүйлээс харьцангуй багасах юм боломжтой гэж
боддог. Тэгэхээр нөгөө аль болох тэр нөгөө одоо интернет, сошиал маш их зүйл хөгжсөн байгаа учраас тэгээ нөгөө бичигддэггүй сэдвч гэж ер нь интернетэд ч юм уу юунд байха болцсон. Тэгэхээр гадаад хэлтэй бол өөрөө мэддэг хэл устдагэр тэр шинжлэх ухааны үүднээс бичсэн тэр нийтлэл ч юм уу тэр зүйлүүдийг уншаад тэр монголоор бол монгол хэлээр ингээд янз бүрийн одоо жирэмсэн болон төрсний дараахан юм сэтгэл готрол альсвал хэрхэн одоо жирэмслэлтэд бэлдэх вэ ч гэдэг юм уу тийм зүйлүүд маш их эрүүл мэндийн зөвлөгөөнүүд бас байдаг болсон учраас эрэгтэй эмэгтэй гэлгүй ер нь жирэмслэлт гэдэг чинь ер нь бол за гадаан ганц эмэгтэй хүний үйл явц биш шүү дээ. Тэгэхээр нөхрийн дэмжлэг, гэр бүлийн дэмжлэг, ойр дотны тэр найз нөхдийн хүрээлэл, нөлөөлөл гэдэг зүйл бас маш их чухал байдаг учраас тэгээд төрсний дараа ээжүүд манд бас нэг нөгөө хэлье гэж бодсон зүйлээ мартчихэж. Нөгөө одоо ингээд сошиал ч юм уу эсвэл телевиз радиогоор бас нөгөө үзэж байгаа зүйлийнхаа цензур ч гэх юм уу шүүл төртөө өөрсдөө бас хандах хэрэгтэй. Одоо ялангуяа сошиалаар маш их мэдээллүүд ингээд нөгөө цензургүйгээр цацагдж байгаа энэ цаг үед та аль болох ийм сөрөг мэдээлэл ч гэдэм үү те одоо сая нөгөө сэтгэл готрлоос болоод ч юм уу эсвэл гэр бүлийн хүчирхээлтэй холбоотойгоор янз бүрийн одоо ийм хэрэг төвөг янз бүрийн эсвэл жирэмсэн одоо дөнгөж төрсэн би хүртэл ингээд те ажил төрлийгээ завгүй байгаа хүн хүртэл ингээд стресстэй бухимдаа шүүн хүртэл заримдаа нэг нойр хүрэхгүй өөртөө хөвгтүүд төр хүртэл тэр зүйлүүдийг бодоод ингээд маш их ямарч байгаа энэ үед нөгөө нэг жирэмсэн болон одоо энэ сэтгэл санаа эмзэг байгаа юм ээжүүд маань бас маш их анхааралтай байж тэр зүйлүүдийг аль болох нөгөө уншихгүй байхыг хичээгээрээ. Гэхдээ тэгвэл одоо нийгэмд маш гар бараа сөрөг юм мэдээллүүд телевиз радио альзвал юм гар утас интернет сошиалор маш их байгаа учраас тэрийг аль болох үзэж өөрийгөө хямраагаад бас яах вэ тий. Тэгэхээр тиймэрхүү сөрөг зүйл ярьж байгаа хүмүүсээс ч гэсэн аль болох хол байх хэрэгтэй. Уулзж байгаа хүмүүсийнхаа хүрээллийг бас их зөв сонгох хэрэгтэй гэж бас зөвлөмөр байна. Яагаад гэвэл дандаа нөгөө уулзаал эмгтээчүүд уулзахаараа бас нөгөө янз бүрийн зүйлийн талаар ярьдаг. Тэгэхээр аль болох эерэг зүйл ярьдаг тийм бүлэг найзуудтайгаа уулздаг байх ч гэдэм үү те сөрөг зүйлээс аль болох өөрийгөө татаж зайлсхийх хэрэгтэй. Тэр зүйлүүдээс өөрийгөө тусгаарлахгүй л болвол тэр зүйлүүд бол хизээч нөгөө нэг алга болж арилна гэж бол байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд бол сөрөг муу мэдээллүүд бол нийгэмд байсаар лсэн одоо ингээд түгээж тарааж байгаа нөх байгаа болохоор маш их юм шиг санагдчихэж магадгүй. Тэгэхээр энэ зүйлүүдээс аль болох өөрийгөө зайлсхийж сэтгэл санааны хувьд өөрийгөө доктортой тайван байхыг бас хичээх хэрэгтэй гэж бас хэлье гэж бодож ирсэн энэ ягаас мартах чинь. Харин тийм тэр мэдээллийн цензуртай байдал бол маш чухал. Ялангуяа юмыг ингээд шууд тусгаж авах гэдэг тий. Эмэгтэй хүмүүс ялангуяа тэгээ дээрэс нь жирэмсэн төсний дараах сэтгэл зүйн хувьд бол шууд өөр дээрээ ч юм уу өөрийнхөө хүүхэд дээр ч юм уу яг тохиолдох юм шиг тийм нэг айц төгшөр угаасаа байдаг шүү дээ. Тэр цаана алдчих уу, эндчих үү, яачих вэ гэсэн тэр айц дээрээс тийм хар бараа мэдээллийг сонсох юм бол буцаад нөгөө сэтгэл санааны сэтгэл готрол гэдэг асуудал руу яваад орох учраас тийм за тэгээд ерөнхийдөө хоёлаа нэлээд яриад яриа маань бас нэлээд явсан байна. Тийм болохоор хоёлаа хамгийн сүүлд нээжүүдтэй хандаж хэлхийг хүссэн юм яриаггүй орхисон зүйл байх юм бол хэлээд подкаст өндөрлөе гэж бодож байна. За ер нь тэгээд ээжүүд ч юм уу эмэгтэй хүмүүс суугаад нөгөө нэг яг төрсэн ээжүүд уулзаа суухаараа хүүхдийн талаарх яриад гэх юм уу жирэмслэлтийн талаарх яриа төрөх үйл явцын талаарх яриа бол ягаад ч ингээд нөгөө барагдахгүй маш их байдаг. Ярих зүйл маш их байдаг. Ялангуяа юм ойролцоосны хүүхдүүдтэй ээжүүд уулзахаараа хүртэл ингээд танаа хүүхэд яаж ин манай хүүхэд ингэ чинь тэгж ин гэдэг ингээд яриад байдаг шиг битээр яриадсан өнөөдөр ер нь бол дуусгааргүй шинжтэй цаг хугацаа гэж хэрэг байдаггүйсэн бол яриад ахаарайла. Тэгэхээр нөгөө нэг төрөний дээр ярьсан зүйлүүдийг маань өөрсөн дээрээ тохиолдсон тэр зүйлүүдийг ярьсан зүйлүүдийн манаас авахын аваад дахин хаяад тэгээд заавал энэ сэтгэл готрол гэдэг зүйл бол ээж болгон дайсвал эмэгтэй хүн болгон турсан ээж болгон тохиолдох гэсэн зүйл бол байхгүй шүү. Тэгээд нийт төрсэн ээжүүдийн 20%-аас яг илүүгүй хувинд л ингэж сэтгэл готрол төрцдөг гэсэн тийм статистик та баримтаас гарсан байт юм билээ. Тэгэхээр заавал өөрийгөө тэгэж цэгнээ хянаад байхад зүйл байхгүй. Гэхдээ энэс одоо аль болох зайлсхийхийн тулд түрүүний хэлсэн дээр аргуудыг бас та бүхэн маань хэрэгжүүлээд өөрөө аль болох өдрөг байгаад эрийг сайн зүйлийн талаар бодоод ингээд хэсэг хугацаа гэдгийг бас ухамсарлаад ингээд аль болох илүү өөр бүтээлтэй өөртөө цаг гаргаж өнгөрүүлээрэ гэж ээж болон аавд таасаа хүсмээр байна. За тэгээ мэдээж
хүн болгонд энэ асуудал тохиолддоггүй. Гэхдээ магадгүй танд ингээд дээрх шинж тэмдгүүд илрээ тохиолдсон байлаа гэж бодоход тэрийгээ одоо яаж даван туулах вэ те? Тэр аргуудаас бас өөрийгөө эрэлхийлж хайж өөрийгөө энэ одоо асуудлаас гаргахын тулд хичээж үзээд тэгээ 2-7 хоногоос дээш хугацаагаар энэ асуудал маань хүндэрх юм бол хүнд хэлбэрийн сэтгэл готрол гэдэг асуудалд орд юм бэлээ. Тийм учраас заавал мэрэгжлийн хүний тусалцаа аваад ч юм уу те мэрэгжлийн хүнд хандаад заавал зөвлөгөө аваад нэг удаа ярилцаад үзээрэй гэж бас зөвлөж байна. Тэгээд эцэст нь ээжүүдтэй хандаж хэлэхэд одоо ээж болно гэдэг те тэр хүнийг хорвоод одоо хүүхдийг одоо хороод хэлэхэд төрүүлнэ гэдэг ямар ч хөндлөнгийн хүний ярьсан яриа хэлсэн үг хинээч ямар ч эрхтэй үний хийж чадгааргүй зүйлийг бүтээгээд гаргаж ирсэн тийм баатарлаг үйлсийг та хийцэн ард нь гарцсан байгаа учраас төрсний дараах сэтгэл готролч юм уу те хин нэрийн хүний одоо санамсартайгаар хэлсэн тэр үгэнд одоо шархлах хэмжээний тэр асуудлаас бол хамаагүй илүү гавьяаг байгуулсан та өөрөөрөө бахархах хэрэгтэй хүн учраас ямар ч асуудал тулгамдж байсан энийг марталгүйгээр бодож санаад те аль болох сэтгэл өдрөг өчтэй байгаарэ гэж нийт ээжүүдтэй хандаж уриалмаар байна. За өнөөдрийн сэдв маань ярих гэж бодож байсан маш чухал сэдвийн уранд ярилцлаа. Тэгээд дараагийн подкаст хүртэл бас түр баяртай. Тэгээд эргээд нөгөө нэг энэ одоо жирэмслэлийн талаарх сэдв дотроо энэ сэдвийг ч гэдэг юм уу эсвэл эмэгтэйчүүдийн талаарх сэдв дотроо энэ сэдвийг яриасаа гэж хүсэж байгаа зүйл хамбал подкастынхаа доор комент бичиж үлдээгээрэй гэж хүсье. Тийм подкаст сонсож байгаа хүмүүс маань те ямар сэдвийн талаар ярмаар байна те магадгүй ингээл сонсож байгаа хүмүүс чи яг л нэг бит хоёрыг сонсож байгаа хүмүүс ч юм уу эсвэл би ч гэсэн өөр подкастыг ингээл сонсож яхад нэрээ бас тийм шүү те нэрээ ч бас юм шүү гэл нэг найзтайгаа ярьж байгаа юм шиг тэрнтэйгээ ярьж байгаа юм шиг нэг тийм мэдрэмжүүд бас төрдөг шүү те. Тэгэхээр ямар сэдвийн талаар та илүү хүндэж ярилцахыг хүсэж байна ямар сэдвийн талаар сонсохыг хүсэж байна өөр хүн бас юу гэж боддtiin бол гэдэг бодол таны дотор байгаа бол тэр сэдвийнхаа талаар комментээр ч юм уу коммент бичгийг хүсэхгүй бол хувийн чатаар ч юм тэ битүүртэй холбогдоод тэр сэдвийнхаа талаар санал сэтгэлээ саналаа мөн подкасттай холбоотойгоор санал шүүмж байх юм бол тэрийг чатаар илгээх юм бол битүүрт бас маш одоо дараагийн подкасттай хийхэд илүү төхөн байх болно гэж танараас амжилт хүсмээр байна. Тэгээ өнөөдрийн дугаараар маш сайхан яриа өрнүүлсэн мөнх гэрэлтэй бас маш их баярлалаа. Чамд ч гэсэн баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баяртай. За баяртай.